За сайн байцгаана уу? Та бүхэнд орой мэнд хүргэе. Гадаад дэх монгол хэлний багш нар зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3-ын өнөөдөр 7 дахь хичээл үйл үгийн үндсэн цагуун сэдвээр уран чимэг багш хичээлээ орно. За багш. Энэ өдрийн минь бүгдэнд нь хүргэе. За өнөөдөр бүгдээрээ үйл үгийн үндсэн цагууд гэдэг нэг энгийн маягаар ингээд нэрлэж байгаа. Яагаад гэвэл ерөнхийд нь нөгөө нэгж хичээл гэдэг утгаар нь энэ дотроо багтаагаад ээлжид хичээл гэхээр үйл үгийн өнгөрсөн цаг, одоо үргэлжлэх цаг, ингээ одоо цаг, ирээдүйн цаг гэдэг бүтэн 4 цагийг багтааж байгаа учраас ингээд үйл үгийн үндсэн цагууд гэж аваад дээрэс нь бидний сургах гэж байгаа хүмүүс маань мэдээж хэрэг хэдийгээр насанд хүрсэн хүн ч гэсэн тухайн хэлийг суралцагчийнхаа хувьд бол бидний одоо бага ангийн хүүхдүүдийн хэмжээнд гэж үзэж байгаа учраас үйл үгийн үндсэн цагууд гэдэг ерөнхий гарч өгөөд энэ нэгж хичээлийнхаа хөтөлбөртөө ээлжид хичээл нь бол одоо та нар задлаа заахаараа яг цаг тус бүрээр нь хичээл зааж таарна. Дуу зүгээр байна уу гэрлээ? Гоё тод сонсож байна. За харин бүдэг байж магадгүй гэж бодоод. За тийм байна. За тэгээд үйл үгийн үндсэн цагууд гэхээр хүн болгон мэдж байгаа үндсэн гэд бодохоор чинь хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн элбэг амьдрал дээр одоо байнга хэрэглэгдэж байдаг цагууд гэдээ ойлгож болно. Монгол хэл зааж байгаа багш нар маань мэрэгжлийн бус хүмүүс байгаа учраас бас анхнаас нь намайг айлуулах мэрэгжлийн нэр томьёо айлуулах баг хэрэглээд тэгсэн мөртлөө хүмүүстэй наалдацтай ойлгомжтойгоор хийх ёстой байна ч гэж би бас ойлгосон. Тийм учраас ингээд гарчгуудаа ерөн нэр томьёо баг хэрэглээд тайлбартай ч гэсэн айлуулах баг нэр томьёо хэрэглэхийг хүсэж байгаа. Харин асууж бас болно шүү энэ дундуур нь. За тэгээд нэгж хичээл маань үйл үгийн үндсэн цаг, ээлжид хичээлүүдэд та нар цааш нь задлаад хийх нь байна. Нэгж хичээлийн хөтөлбөрт ер нь нэг 5-аас 8 цагийн хичээл багтана гэсэн юм байт юм байлаа. За ерөнхий зорилго бол бид нар үйл үгийн энэ үндсэн цагуудыг л суралцагч нартаа, сурагчдаа ашиглуулж сургах, одоо утгын ялгааг нь тайлбарлах, зөв бичгийн зүгээсээ яаж хэрэглэхийг одоо ерөнхий зорилго бол тийм ээ. Тэгээд өөрийгөө зөв илэрхийлэх. Манад нэг оюутан иржсэн бүх өгүүлбэрийг өнгөрсөн цаг дээр хэлдэг. Маргааш явсан, 1 жилийн дараа явсан гэх мэтээр ярьдаг. Тэгэхээр тухайн хүнд анхнаас нь заахтаа үйл үгийнхаа цагийг сайхан ойлгомжтой зөв ойлгуулад тэрийг дадал хөвшил болгуулчвал ийм байдлууд тохиолдохгүй. Тэгэхээр ээлжид хичээл болгон дээрээ гэж анхаараараа миний энэ зааж байгаа юм бол өнөөдөр ингээд 4 цагийг багтааж байгаа ч гэсэн энэ бол нэгж хичээлийн талаар одоо сэдв. Гэхдээ та нар дотор нь ээлжид хичээл болгоо заана гэдгээ ойлгоорой. Яг ингэж нэг өдөр ийм олон цаг мэдээж заахгүй тийм ээ. За энийг ойлгож байгаа байх гэж бодож байна. За тэгээ үндсэн цаг гэж байгаагаа ойлгосон байх. Хамгийн өргөн хэрэглэгддэг тийм ээ. Өдөр тутмын амьдрал байнгын өөрийгөө илэрхийлэхэд, бусдыг ойлгоход хэрэг болж байдаг тэр цагуудын тухай ярих гэж байгаа. За тэгээд энэ маань нэгд олон ээлжид хичээлийг багтаач гэсэн учраас миний зүгээс одоо та нарт заах арга талаас нь юу анхаарах вэ гэдгийг одоо энэ нэгж хичээл дээр шүү. Өөрөөр хэлбэл хичээл болгон дээр тавих зорилт чинь эцсийн эцэст бидний одоо үйл үгийн цаг ойлгуулах, ухааруулах, хэрэглээнд оруулах, дадлагжуулах энэ зорилгоо биелүүлэхийн тулд бидний хичээл болгон дээр гарах учраас энэ нэг ерөнхий юм заах арга талын зөвлөгөөг өгье гэж бодсон. За хичээл болгон дээр мэдээж хэрэг сурагчийнхаа 4 чадварыг дөрвөлнгийн хөгжүүлээд явах ёстой. Сонсох, унших, бичих, ярих. Эндээс аль нэгийг нь орхиж өрнө болохгүй. За тэр тусмаа бага ангийн сурагчтай хүүд одоо 6 настай, 7 настай гэдэг чинь яг тэр унших, бичих тэр эхлэл илүү их тавигдж яадаг нас нь. Тийм учраас бол 4 чадварыг ерөөсөө дөрвөлнгийн. За энэ унших, сонсох, бичих гэдгийг та нар энэ бичих, ярих хоёр нь болохоор нөгөө гаралт гэж ойлгож болно. Сонсох, унших хоёрыг оролт гэж ойлгож болно. Тийм ээ, хүлээн авах, ойлгох. Тэгээд хүлээн авч ойлгосон зүйлээ боловсруулалт хийгээд одоо гаргах. Гаргахдаа яах вэ? Бид нэр бичгийн хэлбэрээр эсвэл яриагаар ингэж гаргана. Тэгэхээр яг одоо хэлнийхээ гадаад хэл хэрхэн суралцах вэ гэдэг дээр
өнгөрсөн жил үлээ хэзээ нүлээ тийм багш Саруул Эрдэнэ багшийн хичээл дээр нэг байсан шүү дээ. Input, output гэх тийм ээ, оролт ба гаралт гэх дөрвөн үндэсний онолч гэд хэлжсэн баг. Тэгэхээр энэ эхний хоёр нь бол оролт байх нь, сүүлийн хоёр нь болохоор гаралт байх нь. Өөрөөр хэлбэл суралцагчдад багш сонсгож байгаа, уншуулж байгаа, тэгээд та нарын сонсгосон, уншуулсныг чинь ойлгоод хүн эргээд одоо бичгээр буюу эсвэл яриагаар өөрөөсөө гаралт хийнэ гэсэн утгатай. За дээрэс нь энэ хичээлүүд дээр бол хичээл бүр дээр өгүүлбэрийнхээ бүтцийг таниулах энэ үедээ бол ерөнхий ойлголтоо өгч явах хэрэгтэй. Гэхдээ их хүндэрсэн байдлаар биш, баг багаар. Өөрөөр хэлбэл юу гэдэг вэ? Хураангуй өгүүлбэрээс эхлээд одоо дэлгэрэнгүй өгүүлбэр болгоод явна гэсэн санаа. Тийм учраас би энэ дэр баг багаар гэж авсан. Үеийн эзэн өгүүлбэр хоёроо эхлээд авчаасан бол дараа нь одоо юугаа тусгатгуунаа оруулаад ирж байна. За нэгдүгээр өдөр дээр нь одоо өгүүлэгтүүн хоёр тийм ээ. За өгүүлэгтүүн хэн юу гэсэн асуултанд харин энэ дээр би дан хэн гэж авсан байгаа шүү, юу гэж аваагүй. Тэгээд өгүүлэхнээ яасан, яаж ин яадаг гэдээ асууж болно. Хоёр дахь өдөр дээрээ болохоор өгүүлэгтүүн тусгатгуун оруулаад өгүүлэхүүнтэй тийм ээ. Би багшд ном өгсөн ч гэдэг юм уу. За ийм маягаар өгүүлбэр нь дэлгэрээд ирж байгаа. Гурав дахь өдөр дээрээ өгүүлэхүүн тусгатгуун гэдгээ юу гэд асууж яана гэдэг чинь тусгатгуун маань хүнээр биш юмар илэрч гин гэсэн санаа. За тэгээд ялангуяа энэ за мэрэгжлийн багш нар бол мэдээж ойлгож байгаа. Мэрэгжлийн бус мөртлөө энэ монгол хэлээ зааж байгаа багш нар сайн асууж байгаараа. Би одоо тэгвэл их баярлан шүү. Гол нь та нарыг тэр сайхан өөрийнхөө одоо тээж байгаа, өвлж авсан тээж байгаа тэр хэлээ тэнд байгаа хүүхдүүдэд зааж сургаж байгаа, түгээн дэлгэрүүлж байгаад миний хувьд бол их талархаж байгаа. Тийм учраас яг одоо энэ мэрэгжлийн хэллэгүүдийг байд юм уу, эсвэл ямар нэгэн тодорхойгүй юм байвал надаас заавал асуугаараа гэж хэлмээр шүү. За тэгээд эхний өгүүлбэр дээр нь хэнд гисэн энэ маань өгүүлэгтүүн ч хүн, тусгатгуун ч хүн байв. Дараа нь өгүүлэгтүүн хүн байгаад тусгатгуун юм байж болно. Эсвэл өгүүлэгтүүн юм, тусгатгуун хүн ч бас байж болно тийм ээ. За гэх мэт ингээд тусгатгуун нэмж ороод за дээрээс нь дараа нь бол өгүүлбэрийн гишүүдэд дэлгэрүүлэх. За би ном авсан гэжсэн. Би таны ном авсан тийм ээ. Эсвэл би ном дэвтэр харандаа үзэг авсан. Эсвэл би таны номыг, таны дэвтрийг, таны үзгийг авсан гэж байгаад хураах дээр нь бол тэр таны гэдгийг орхиод ганцхан удаа хэрэглэх тийм ээ. За энэ байдлуудыг энд дэлгэрүүлэх бөгөөд хураах. Дэлгэрүүлэх дээр бол өгүүлэгтүүнээ дэлгэрүүлж болно, тусгатгуунаа дэлгэрүүлж болно. Өгүүлэхүүнийг бол мөн байц үгнүүдээр дэлгэрүүлж бас болно тийм ээ. За тэгээд энэ дэлгэрүүл хураах гэдэг нь бол өгүүлбэрийн гишүүн бүрэн дээр бүрдээр ярьж болно. За хичээлээ заахтаа аль ч цаг дээр бай. Өнгөрсөн байна уу, одоо байна уу, ирээдүйд цаг зааж байна уу, аль нь хамаагүй. Жишээг дандаа эхлээд ойроос ав. Холын яагаад гэвэл бидний энэ суралцагч нар чинь биднээр заалгаж байгаа хүүхдүүд маань илүү бодиттой юмыг хүлээж аваад тэгээд тэрэн дээр одоо өөрөө оролцоод өөрөө хийгээд тэгж явах юм бол тухайн сурсан юм нь авсан мэдээлэл нь мэдлэг болж хуримтлагддаг учраас заавал жишээг эхний үед бол ойроос аваад за мөн хөнгөнөөс хүнд рүү би өмнө хэлсэн би ном авсан тийм ээ. Энэ бол одоо энгийн хөнгөн өгүүлбэр. За тэгжээсээ би монгол хэлний ном авсан гэхүүл яах юм тийм ээ. Жаахан өгүүлбэрийнхээ гишүүдийг нэмэгдүүлээд тэгээд хөнгөнөөс хүнд рүү мэдхээс мэдэхгүй рүү байх. За мэдхээс мэдэхгүй рүү гэдэг нь та нарын жишээ авч байгаа өгүүлбэрт оруулж байгаа үгийн чинь тоо, үгийг чинь за нэг 60-аас 70% нь хуучин үг. Өмнө заасан, сурсан, тогтоосон, мэдсэн үг тийм ээ. За нэг 25-аас 30% нь юм уу 20-аас 30% нь шинэ үг байж болно гэсэн санаа. Тэгэхгүй одоо 100% шинэ үг авчих 20 үгтэй өгүүлбэр байгаад 20-лаа шинэ байх юм бол өөрийн чинь зааж байгаа хичээлийн ач холбогдол хүртэл алдагдана тийм ээ. Тийм учраас нэг харьцааг бол ерөнхийдөө ингэж бариул зөвөө. Зөвхөн өгүүлбэр төвөр өгүүлбэрээр бодож болно, мөн эхээр бодож болно шүү дээ. Хэрвээ нэг богинохон их юм уу за нэг 40-50 үгтэй их авлаа гэхэд тэнд орсон үгнүүдийн чинь нэг 70% нь бас мэддэг үг нь 30% нь шинэ үг байж болохоор тийм ээ. За жаахан игдсэн байвал тухайн суралцагч чинь арай бага
эсвэл тэр материалаараа хүндэтнэ гэж бодвол 80-20 харьцаатай ч байж болно шүү дээ. Тийм маягаар энэ үг бас өгүүлбэрт байгаа үг эхэд орж байгаа үгийнхаа тооны ерөнхий харьцааг ингэж бариул ерөнхийдөө зүгээр гэж бодож байна. За тэгээд энэ 70-30-ийн харьцаа чинь сонсгох материал дээр, унших материал дээр алин дээр нь ч ер нь бичих даалгавар өглөө гэхтэл нөгөө хүүхдүүдийн чинь хэрэглэх үг нь 70% нь өөрөө өмнө сурчсан мэддэг үг тийм ээ. Нэг одоо 2-3 шинэ үг 20-30 шинэ үгийг 100 үгтэй байвал нэг 15-20 үгийг одоо толноос авдаг ч юм уу, эсвэл яг өнөөдрийн мэдээлэлтэй холбоод шинээр сурсан байж болох юм тийм ээ. Яриандаа ч гэсэн нөгөө суралцагч маань өмнө хичээл дээр хэрэглэж байгааг шинэ үг хэрэглэж бас болно. Их мэт байдлаар энийг ингээд ерөнхий харьцаа шүү. Энийг яг онлын үед яг тэд гэж хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг юм байхад тохиомжтой байхаа гэж миний хувьд шүү. За өмнө нь би нөгөө суралцж байхад бас багш нар хэлж ил байсан л да. 5 дээр нэмэх хасах 2 шинэ үг тогтоох чадвар тийм ээ. Шинэ үг одоо боломжит хэмжээнд тийм байх нь шүү дээ. Тэрнээс 20 шинэ үг өнөөдөр заачгаад маргааш нөгөө сурагчаасаа хориулангийн чи цээжлэх ёстой гэж шаардах нь ер нь багш хүний хувьд бол нэг тийм зохистой эсвэл тийм туршлагатай өөрөөр хэлбэл хүүхдийнхаа насны онцлог, сэтгхүүн онцлог тэрэнд нь бас тийм таарсан тийм даалгавар шаардлага биш. Тэгэхээр 5 дээр нэмэх хасах 2. Тэгэхээр тэр хүүхэд 10 үг өгснөөс 5-ыг цээжилсэн байж болно. Магадгүй 3-ыг цээжилсэн ч байж болно шүү дээ. Тогтоосон байж болно. Тэгэхээр нэг иймэрхүү судалгааны үр дүнд гарч ирсэн тоо баримтуудыг бол багш нар ер нь нэг олоод үзээд тэгэхэд бас илүүдэхгүй байхаа гэж бодож байна. За, үйл үгийн цагуудаа заахта үйл үгэндээ мэдээж хэрэг анхаарлаа хандуулна тийм ээ. Яагаад гэвэл нөгөө бидний өгч байгаа нөхцлөөр хувирах гэж байгаа юмнууд гарсан уу? Одоо болж байна гэж. За энэ дээр явж ирсэн тийм ээ. За монгол хэлний өгүүлбэрт бол үйл үгийнх нь өөрөг ороод их. Тэгээд ч бид нар яг одоо бол үйл үгийн цагуудыг зааж байгаа учраас үйл үгэн дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Суралцагч нарын анхаарлагч ялгаагүй үйл үгэн дээр. Тийм учраас асуултуудаа их зөв тавьж явах хэрэгтэй. За мөн би анхны 2 дахь хичээл дээр хэлжсэн тийм ээ. Цагаан толгой зөв дуудах зөв анхаар зааж явахдаа тэр сэдвийг заах зөвлөгөө өгч явахдаа зөв дуудах зөв хичээл бол ер нь тэгээд зөвхөн цагаан толгой зааснаар хязгаарлагдахгүй. Энэ бол одоо цаашид бол байнгын биднийг дагаад явж байна гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ цагуудын заахтаа мөн зөв дуудах зөвд бол байнга анхаарч явах хэрэгтэй багш. Энэ дээр бол үгийг зөв дуудах мөн өгүүлбэрийн аялга тийм ээ. Өөрнөх өгүүлбэр, асуух өгүүлбэр, өгүүлсэх өгүүлбэрүүд тэгээд тэрнийгээ бол байнга авч явж явах шаардлагатай. За тэгээд багш мэдээж хэрэг зааж байгаа цагууд дээр сурагчаас асуулт асууж таарна. Тэгэхдээ заавал төгс юм уу 100% зөв хариулт хүлээх шаардлагагүй. Яагаад гэвэл хэрвээ яг одоо ингээд энэ дээр хамгийн гол одоо багш нарын гаргах гэдэг алдаа юу гэхээр ерөөсө бүтэн өгүүлбэрийн сонсдоггүй. Хан сурагч 2 ч бай, 3 ч бай, 4 ч бай, 5 ч бай, 7 ч бай үгтэй өгүүлбэр хэлэх гэж яхад нь 3 хэлсэн газар дээр нь ингээд таслаад байдаг. Одоо жишээлбэл юу гэдгийг би маргааш нөхөртэйгээ хөдөө явнаа гэж би ингээд өгүүлбэр хэлэх гэснээр нөгөө суралцагч маань ингээд би маргааш гэж эсвэл маргааш гэдгийг одоо маргааш ч болгод юм уу. Тэгэнгүүт нь нөгөө маргааш гэдэг дээр нэг таслаад за би маргааш гэчихэд нөхөр тэгээд нөхөртэйгээ гэж хэлэхгүй нөхөр гэж хэлэнгүүт нь нөхөртэйгээ болгоод ингээд яг нөгөөх дээр нь тас зохиод ингэж өрөөсөө болохгүй. Яагаад гэвэл төгс хариулж үлээх шаардлагагүй гэдэг нь тухайн суралцагч чинь алдаа хийхийг нь зөвшөөрнө гэсэн үг. Энэ доод хамгийн сүүлд дээр байна тийм ээ. За алдаа хийхийг зөвшөөрнө гэдэг нь алдааг орхисон санаа бас биш. Энийгээ болохоор яах вэ?
засахын хувьд засна, залруулна. Гэхдээ эхлээд заавал бүтэн өгүүлбэрийн сонс. Буруу хэлсэн чамаагүй тэр өгүүлбэрийн сонс. Боломж байвал тэр өгүүлбэрийн самбар дээрээ бич, яг өөрийнх нь байгаагаар, тийм ээ. За тэгээ бичснийхаа дараагаар яах вэ гэхээр нөгөө хүүхд чинь хэлээ дуусчихсан. За би таны өгүүлбэрийг бичсэн. За энэ өгүүлбэрээ дахиад нэг уншаад тэгээд багш одоо чадвал өөр өнгийн юмар ч юм уу. За засаж сайхан дундуур нь дутуу хэлсэн их шиг гээгүүлэгч юу байдیں тэд нэр дагуур нөхцлүүдийн бичгэж тэмдэглээд тэгээд дахиад нөгөө сурагчаараа дахин нэг уншуулад өөрөө нэг уншиж өгөөд бас л нөгөө Саруул Эрдэнэ багшийн хичээл дээр гарчаасан шүү дээ. Одоо нэр томьёо нь юу байлаа даа ингээд миний хэлсэн өгүүлбэрийг нөгөө хүн маань давтаад ингээд хэлэх. Энэ нь болохоор нөгөө дуудлагатай чихийг нь дасгаад хэлийг нь зөвшрүүлж яах л гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэгж явах хэрэгтэй. За тэр төгс хариулт хүлээх гэдэг дээр би анхааруулж хэлж байгаа юм юу гэхээр хийж байгаа алдаа болгон дээр нь битгий тас цох гэсэн санаа. Өгүүлбэрийн битгий тасал, өгүүлбэрийн бүтнээр нь сонссныхоо дараа залруулж, засаж хэлж өгч болно. За мөн асуултаа асуучгаад эсвэл бусад хүний асуусан асуултанд суралцагч хариулна, тийм ээ. За хариулж байгааг нь болохоор ойлгож, ярианд нь орж сонсох хэрэгтэй. Багш нар өөрөө тооцохгүй болохоос биш суралцагч багшийг хараад багшийн энэ бодол санаа яг миний хэлж байгаа зүйл дээр тусч гэнэ үгүй юу? Намайг анхаарч гэнэ үгүй юу? Эсвэл багшийн бодол санаа гадна байна уу? Өрөөнөөс гадна байна уу? Өөр юмд байна уу гэдгийг мэдэрчээд. Тийм учраас заавал яг тэр ярьж байгаа сурагчаа хариулт авч одоо асуултанд чинь хариулж байгаа хүнийг үнэхээр дотор нь орж сонсох хэрэгтэй. За та нар мэдж байгаа 3 төрлийн сонсолт байдаг гэж, тийм ээ. Зүгээр ингээд үл хайгарсан байдлаар сонсоод нөгөөх нь болохоор нэг дүр хэсгэд сонсоод, тийм ээ. Нөгөөх нь яг ингээд ярианд нь оролцоод тэр хүний оронд яг өөрийгөө оруулаад, тийм ээ. Багш бол ер нь хичээлийн туршид бол ер нь ярианд бол байнга л орж явах ёстой. Гэхдээ юугийн дэмжихгүй байх уу? Юугийн зүгээр сонсоод өнгөрөөх үү? Ямар яриан дээр нь дэмжиж өгөх үү гэдгээ багш мэдээж хэрэг та нар багшилж байгаа хүмүүс учраас мэднэ, тийм ээ. Ямар нэгэн сөрөг юм ярихт нь тэгээ юу тэр ямар муу хүн бэ ч гэдэг юм уу, тийм яриа ерөөсөө байж болохгүй. За тийм юм болсон юм байна гэх маягаар л тэндэн хүрээ зогсох шаардлагатай. Энэ бол багш суралцагчаа сонсоход нэг анхаарах ёстой, зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг шүү. За тэгээд мөн тэр өөрийнхөө бодол санааг харц чин тэр хандлага чинь яг л тэр тухайн хариулж байгаа хүн дээр, тухайн өөртөө чинь ярилцж байгаа хүн дээр зүгээр гудамжинд хүнтэй ярих нэг өөр. Гэтэл яг өнөөдөр өмнө чинь өөрөөс чинь мэдлэг авах гээд, мэдээлэл авах гээд, өөрийн чинь ажлын үр дүнг өөрөөрөө дамжуулж гаргах гэж байгаа хүнтэй ярилцах гэдэг бол багшийн хувьд бол тэс өөр асуудал байгаа. Тийм учраас ингэж суралцагчаа яг ингээд ярианд нь орж үнэхээр чин сэтгэлээсээ ойлгож сонсож байгаараа энэ бидний ажилд юу тустай юм аа гэж бодож байна. За онлын хувьд бол энэ нэг сэдвээр бол бид нэр өгүүлбэрийн бүтцээ таниулна. За тэгээд мөн өгүүлбэрийн бүтцээ болохоор хэрэглэж сургана. Ялангуяа одоо тэр хүүхэд хэлд орохдоо өөр гадаад хэлээр хэлд орчихсон хүүхэд байна. За англиар орсон хүүхэд бол өгүүлбэртгүүнээ хэлчихэд араас нь өгүүл үгээ хэлээд тэгээд тусгатхуунаа хэлнэ, тийм ээ. Гэтэл бид нар болохоор өгүүлбэртгүүнээ хэлчихэд тусгатхуун өгүүлбэртгүүнээ эцэст нь хэлж байгаа. Тэгэхээр энэ бүтцийг одоо таниулах, өөрийнх нь хэлж байгаа одоо ярьдаг хэлэн дээр бас хэлнээс бидний хувьд бол ялгаатай хэл сурч байгаа. Тийм учраас одоо тэр байдлыг байнга ингэж дахин давтан сануулж аж энэ дадал бол бий болно, бийжин, өөрт нь буун. Тийм учраас энэ дээр бол хичээл болгон дээрээ, тийм ээ, үйл үгийн цаг заах болгон дээрээ л энийг бол байнга хийнэ гэсэн. Зөвхөн өнгөрсөн цагийг хийхдээ хийчихгүй шүү дээ. Дараагийнхаа цагууд дээр энэ маань явж л байна, ээлжид хичээлүүдээр чинь. За тэгээд цаг бүр дээр нээлттэй болон хаалттай асуулгаж сургах энэ хамгийн бас нэг чухал зүйл. Багш нарыг зарим багш нар дээр ажиглагддаг зүйл юу гэхээр хариулаад сургах.
асуултанд л хариулаад байдаг тийм ээ. Өмнө нь бас нээлттэй хаалттай асуулт зохиох гэдэг дээр бас яригдчихсэн тийм ээ. За энэ дээр бол бас л адилхан яг тэр цаг болгон дээрээ суралцагч чинь асуулт асуугаа сурчих хэрэгтэй. Нээлттэй бас хаалттай хоёр асуултаа тийм ээ. Өмнө энэ чи яаж энэ өмнөх нөгөө асуух өгүүлбэрийн чинь асуух өгүүлбэр хэрхэн зохиох вэ гэдэг хичээлийн чинь үргэлжлэл болоод энэ дээр явж байгаа. Нөгөө оюутнууд чинь суралцагч чинь өгүүлбэрт маань асуух төлөөний үг байна уугүй юу? Эсвэл миний өгүүлбэрт асуух төлөөний үг байхгүй мó? Энийг нь бол эргээд сэргээд сануулад тэгээд өмнө сурсан юм чинь өнөөдрийн хичээл дээр бас холбогдоод ингээд дараагийн хичээлийн бэлтгэл суурь болдгийм байна гэдг нь эндээс чи харагдаад явна. Тийм учраас байнга нөгөө өмнөхөөр баттгаад сэргээн сануулад үргэлжлүүлээд явж байгаа гэсэн. За дээрэс нь мэдээж хэрэг нөгөө үйл үгийн цагуудын нөхцөл ороод ирэхээр энэ дээр эвшиг зохицохын ёсны талаар ерөнхий ойлголт өгөхөөс өөр аргагүй болдог. Яагаад гэвэл бидний нөгөө өнгөрсөн цаг, ирээдүйн цаг ингээ одоо цагийн нөхцөл маань дандаа 4 өөр хувилбартай байгаа тийм ээ. Сан син сон сон даг дэг дог тэр 4 өөр хувилбартай чи хараад л нөгөө хүүхдүүд чинь ер нь амархан зүрхшээдэг хүүхд бол ямар төвхтэй юм бэ энэ дөрөв одоо алийг яах юм болоо гэж яхан халшрах байдал том хүн дээр ч гэсэн ажиглагддаг тийм ээ. Гэтэл чинь ер нь нэг ингээд тодорхой нэг тоймтойхон шиг ингээд өгчөхөд бол гайгүй байдаг. Тэгээд багш нар маань нэг ийм бас бодох хэрэгтэй юм болов гэж би хөвдөө боддгийн шүү. Маш их мэрэгжлийн байх гээд тийм ээ. Ялангуяа бага насны хүүхдэд төгс байх гээд багш өөрийгөө ингээд дайчлаад гэтэл бидний суралцагч маань ёстой нэг цэцэг цэврүү шиг хөөхөн нэлэхгүй жоохон хүүхдүүд байдаг. Тэднэрт бид нар яавал хялбар байх вэ? Яавал тэднэрт одоо амархан харагдах вэ гэдгийг л байн бодож явах хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл одоо миний хувьд зүгээр ийм энгийн энийг хараад хүн өрөөсөө сүрдэхгүй. За нэгдүгээр үеинд нь энэ байвал дараа нь энийг нэгдүгээр үеийн ноёо байвал ингээл их амархан. Бүр тусгаад нь ингээл том самбар босгоод эсвэл бүр ингээл нэг төвөгтэй байдлаар эвсэг зохицох ёс гэдэг чинь байштай гэж байгаа л тийм тайлбарууд ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн нэг иймэрхүү энгийн хийх тусмаас байна. Энэ бол одоо зүгээр хуучин календар ашиглаад дээр нь хийчихсэн. Хаана орнууд тэрэндээ оргуулаад зөвжигдэг. Энднийх мөнгө төгрөг зараад аюулын нэг цаг зараад байх юм байхгүй. Би зүгээр зарим тийм багш нар ер нь байдгүй гэвэл байдаг. Тэр багш нар бол мундаг сайн багш нар. Гэхдээ хэр их нарийн мэрэгжлийн тэр юмнууд нь бидний одоо хэлж ярьж байгаа хүлээж авч байгаа хүмүүс маань илүү төвөгтэй юм шиг илүү одоо халшрах, айж, сандрах, өөртөө итгэлгүй болох, сурхаас одоо халшрах ийм сэтгэлдлийг төрүүлж магадгүй учраас би энийг зориуд танах үзүүлэх гэж ажил дээрээс авчирсан. Харин энэнийхээ оронд энэ амарх юм байна штэ. Эхэнд нь байвал аан л байх юм байна. Байвал аан л байх юм байна. Я байвал аан л байх юм байна гэдэл ингээд нэг автомат нэг их олон хэлзүүн тайлбар, нарийн мэргэжлийн тайлбаруудыг тайлбарлах эхний үед бол зайлсхийх хэрэгтэй. Дундаас хойш төвшөнд бол мэдээж хэрэг одоо тэр үед тайлбарлаж байгаа багшийн тайлбарууд мэдээж хэрэг өөр байна. Бас хэл шинжээчд тайлбарлаж байвал өөр байна. Бас мөн мэргэжлийн гадаад хэлний багш нар англи хэлний байдаг юм уу, герман хэлний байдаг юм уу, солонгос хэлний багшд зааж байгаа хүн бол бас арай өөрөөр тайлбарлана. Гэтэл танаар заалгаж байгаа хүн хүүхэд байвал 5 настай, 6 настай, 7 настай, 8 настай байх юм бол та нар тэр нэг аль болох тэр мэргэжлийн үг хэлийг ашиглахаас зайлсхийгээд энэ чинь болох юм байна штэ. Би чинь бас чадах юм байна штэ гэсэн тийм сэтгэлдлийг байнгын одоо тэр хүүхдтэй сурагчдад төрүүлж явах хэрэгтэй. Ингэснээр л та одоо нөгөө сурагчийн хайртай одоо уулзахыг хүсдэг, заалгахыг хүсдэг тийм багш болно шүү дээ. Санаж байгаа бол нөгөө сурагчдаа таалагдах гэдэг нэг үг өмнө ашигласан тийм ээ. Мэдээж хэрэг сайн хичээл гэж юу хэлэх вэ гэхээр хичээлдээ сайн бэлтгэхээс гадна багш одоо хийж байгаа үйлдэл, тайлбарлаж байгаа арга барил, хичээл зааж байгаа арга барилаараа
нөгөө сурагчдаа бас таалагдчихэж л тухайн хичээл чинь бас сайн хичээл боллоо гэсэн үнэлгээ авна. Тийм учраас энэ дээр энийг анхаараарай. Их шиг зохицох ёсыг тайлбарлахдаа тэгэхээр нэг нарийн юм тайлбарлахгүйгээр хялбархан байдлаар хийлгээр. За тэгээд зөв дуудах дадлаа эзэмшүүлэх, хөвшил бий болох тийм ээ. За дээрэс нь одоо нэлээд хэдэн өдөр хичээл хийжсэн хүмүүс болохоор үгийн маань үений тоо бас нэмэгдэж байгаа тийм ээ. 1-2 үетэй байсан бол 3-4 үетэй, магадгүй 5 үетэй ч үгнүүд гараад ирж болно шүү дээ. Яагаад гэвэл нөгөө нөхцөл дагавруудыг нэмээд эхлэхээр л монгол хэлний үгийн үеийнхээ хувьд бол олширч чаддаг учраас энийг анхаарна. За тэгээд бичих ярих үйлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо энэ нөгөө цагууд үзээд ирж байгаа юм чинь өөрөөр хэлбэл өмнө сурсан мэдсэн юм а одоо сурагчид маань нэг өөрөөсөө гаргах гээд эхэлж штэ. Энэ бол нөгөө output тийм ээ. Input-а хийгээд байсан өмнөх хичээлүүд дээр одоо output болох гэж байна гэсэн үг. Одоо гаргаж яана гэсэн үг. Ярина бичнэ гэдэг хоёр үйл бол тухайн суралцагчаас гадагшилж байгаа тийм ээ. Өөрийгөө илэрхийлэх аргууд нь болж эхэлнэ тийм ээ. За энэ дээр энэ үйлийнхаа хэмжээг жаахан нэмэгдүүлэх хэрэгтэй. Өмнө нь одоо нэг 5 минутанд бичүүлж байсан бол одоо нэг 6-7 минут болд юм уу? Магадгүй 10-15 минут, 10 минут ч юм уу бичвэл энэ хоёр үйлийг бол арай нэмэгдүүлэх хэрэгтэй. Сонсох, уншихаа жаахан багасгаад тэрнээсээ цагийг бол ийшээ. За үгийн санг өргөжүүлж баяжуулах, бэхжүүлж баяжуулах. За үгийн санг баяжуулахт бол хоёр янзын арга байх нь байна шүү дээ. Нэг нь өргөжүүлж баяжуулах, нөгөөх нь бэхжүүлж баяжуулах. Өргөжүүлж баяжуулах гэдэг дээр нөгөө бидний хичээлтэй холбоотой шинжлэх ухааны нэр томьёонууд гараад ирж болно. Суралцах үйлдэл чинь холбоотой үг хэллэгүүд гараад ирж болно тийм ээ. Энэ бол одоо шинээр тэр хүүхдүүдийн үгийн санд орж иж байгаа үгнүүд. За тэгээд сургуулийн орчинд хэрэглэгддэг тэр үгийн сангууд нөгөө хүүхдүүд чинь нэмэгдэн штэ. Жишээлбэл жижүүр хийх гэдэг юм уу, захирлын мөрөөч гэдэг юм уу, өмнө сургуульд орохоос өмнө ийм үгнүүдийг хэрэглэдэг байсан. Тэгэхээр тэр үгнүүдээр нь орж иж байгааг бол өргөжүүлж баяжуулах. Нөгөө хичээлийн хэрэгсэн, сурагчийн зан үйлтэй холбоотой үг хэллэг энэ талаас хэрэглэж хөвшүүлэх нь болохоор бэхжүүлж баяжуулах гэдэг дээр орно. Тэгэхээр үгийн санг бол мэдээж хэрэг одоо үйл үгийн цагууд ороод ирэхээр үгийн сан баяжуулах даалгаврыг бол үлдээж болохгүй, байнгын нэг аваад явна. За дараагийнхаар нь болохоор одоо өөрийгөө зөв илэрхийлэх. Өмнөх үгнүүд, сурсан үгнүүдээс сэргээн санах, өмнөх үздсэн нөгөө асуух сул үгүүд, асуух төлөөний үгүүдээ одоо санах хэрэгтэй болно тийм ээ. Тэгээд мөн одоо энэ хичээлээс сурснараа нөгөө өмнө орж ирсэн юм чинь одоо ч гэсэн хэрэглэгддэг юм байна. Энийг ингэж хэрэглэж болох юм байна гэдээ өөрийнхөө сурсан мэдснийг сурагчид нь одоо нэгтгэн дүгнээд харьцуулаад тийм ээ. Энэ чадварууд нь бас л дээшилж байна. Тэгэхээр ээлжид хичээл маань нэг, гэхдээ энэ нэгж хичээл учраас би ингэж олон юмнуудыг заавал та нарт сонсхий гэж бодсон. За сонсож ойлгох, уншиж ойлгох. Мөн орчноо мэдрэх. За нийгэмших чадварыг бас байнга анхаарч хөгжүүлж явах хэрэгтэй багш. За юмыг сонсчод ойлгож байгаа нь ямар вэ? Уншаад ойлгож байгаа нь ямар вэ? Энэ бол мэдээлэл хүлээж авах тийм ээ. Тэгээд тэрийгэ тархиндаа боловсруулах. За тэгээд мөн хажууд байгаа одоо хамт суралцагч нараа, багшигаа мэдрэх. Тэгээд тэднийхээ одоо асуултанд хариулах, тэднэртэйгээ өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах, өөрийгөө илэрхийлэх нь болохоор нийгэмшиг чадвар байх юм байна шүү дээ. За тэгээд цаашид суралцах суурин тавигдана. Яагаад гэвэл бид нар одоо энэ үйл үгийн цагуудыг нөгөө асуух сул үгнүүдээ, асуух төлөөний үгнүүдээ дахиад давтаад өмнөх бүх юмнуудаа одоо эн чинь одоо цагаан толгойн давтагтаад явж байгаа тийм ээ. Бүх юмнуудаа ингээд давтснараа яг одоо ингээд үйл үгийн цагууд дээр ирж байгаа хүмүүсийн хувьд бол цаашид одоо сайхан суралцах, бүх юмыг ойлгох юм суур тавигдж байгаа учраас одоо энд бол бид нар их ач холбогдол өгч үйл үгийн цагуудаа сайхан зааж явах хэрэгтэй. За энэ дээр яг би энэ дээр ганц зүгээр нэмэлт юм хийж байгаа. Монгол хэлний үйл үг болохоор тоогоос хамаардгүй юм байна тийм ээ. Нөгөө бусад хэлэнд бол нөгөө юу гэдэг вүлээ? Хүүсээр тоогоор хувирах гэж хэлдэг. Олон тоо байвал ингэж гинэ тийм ээ.
эрх хүйсийн үг байвал ингэн, эм хүйсийн үг байвал ингэн ийм юм байхгүй гэж яг одоохон дээр ингэж тайлбарлаж болно. Гэхдээ нөгөө бидний ЖЧ ороод ирэхээр нэгдүгээр бие дээр хэрэглэхгүй, хоёрдугаар бие дээр хэрэглэхгүй, гуравдугаар бие дээр хэрэглэнэ гэсэн юм ба. Гэхдээ өнөөдрийн төвшөнд бол 6 настай, 7 настай хүүхдэд бол энийг бол ер нь хэрвээ асуувал тэгэхгүй гэж хариулахад нэг болохгүй байхгүй болов гэж би бодож байгаа. За өгүүлбэрийн бүтцээрээ одоо асуултаа тайлбарлаад нөгөө асуух төлөөнийхөө өгнүүдийг ийм байж болно. Энийг би та нарт хүүхдэд самбар дээр ороод бичээд хийгээрэй гэж байгаа юм биш шүү. Зүгээр л одоо та нарт та нарын ажилд хэрэг болох үүднээс бас арай дөхөн болох болов багш зархиндаа ч гэсэн одоо за ингэхээр тусагдах нь ингүүл үйлчлэгчний асуудал болно, ингүүл тусагдахынх нь асуудал болно, ингүүл үйл үгийнх нь асуулт болно гэдэг зүгээр та нарт дөхөн болох үүднээс өгүүлэгдэхүүн тусагдахын өгүүлбэрийн 3-ын дээдлэл дээр одоо асуултуудыг тавьж өгсөн байгаа. Тэгээд жишээ өгвөл багш надад заасан, багш намайг харсан, багш надаас авсан, багш надаар явуулсан, багш надтай явуулсан тийм ээ. За тэгэхээр энэ үйл үг нь өмнөх үгээ ямар тийм ялгалаар одоо захирах вэ гэдэг дээр ялгаатай байдığım байна. Тэр маань асуулт. Зөвхөн бидний хувьд миний хувьд оюутандаа нэг ийм юм хэлдэг л дээ. Энэ маань нөгөө бас л их хэцүү байна, хүнд байна, ямар хэцүү юм бэ гэж гэсэн ойлголт өгөхөөс л зайлсхийсэн, сэргийлсэн хэрэг. Хэрвээ та сайн сонсож чадвал тэр асуух өгүүлбэр дотор байгаа асуух төлөөний үгний чинь төгсгөл нь таны тусгатгуун дээр ирдэм аа. Тэрийг нь хэрэгжилж. Өөрөөр хэлбэл тийм түлхүүр нөхцлүүд нь тэр асуултан дотор байж байгаа хэрэгжилдэг. Та хаанаас ирв гэвэл аас гэдгийг би тухайн нэр үгэн дээрээ тийм тавих юм байна шүү. Тийм ээ. Ажлаас ирлээ. Хаанаас гэдгийг тэр аас чинь тэр тусгатгуун дээр хүрээд ирэх юм аа. Хинтээ явсан. Тэр гэжсэн шүү. Би тэр хэлбэрийг л багштаа гэд ингээ хэлчих юм байна гэж зүгээр юм тийм их хэцүү биш шүү монгол хэл гэдгийг хэлүүлэхийн тулд ойлгуулахын тулд тиймэрхүү нэг юу гэдгийг тийм жаахан арга зайлиг гэдэг юм уу эсвэл хялбарчлах аргыг бас ойлгуулж яж болно. Тэгэхээр оюутан бас дараа тийм байна нэрэ тэр тэгж асуусан шүү гэд ингээд хэлж л байдгийн. Тэгэхээр энэ бас хэрэг болж магадгүй. Бас энд хүүхдүүд дээр самбар дээр энийг бол мэдээж ашиглахгүй. За тэгээд өгүүлэгдэхүүн тусгатгуун нь одоо юу гэдэг асуултанд ороод ирж байгаа тийм ээ юм байх нь. Тэгэхээр энэ дээр асуулт нь юу гэж байгаа учраас тэгээд адилхан өмнөх тийм ялгалуудтай адилхан гарч ирнэ. Ер нь үйл үгийн цагийг хизээ яг би зааж дууслаа, ойлгуулж дууслаа. Миний сурагч энийг бол одоо төвгүй хэрэглэж чаднаа гэдэг мэдрэмжийг би авдаг вэ гэхээр үйл үгийн цагуудаас гадна нэрийн ялгалыг хийгээд заагаад дууссныхаа дараа миний заасан надаар заалгасан хүмүүсийн маань өгүүлбэр яг одоо бүтэн боллоо гэсэн мэдрэмжийг авдаг. Тэр хүртэл бол ер нь үйл үгийн цагуудаа дахин одоо давтамжтайгаар тодорхой хугацааны давтамжтайгаар эргэж сэргээгээд нөгөө тийм ялгалуудыг заах явцдаа яг энэ 4 цагаа байнгын авч явж чаддаг, зааж сэргээж ингэж дадлагжуулж явж чаддаг гэсэн байна. За манай дээр ингээд гадаадынхан заахта монгол хэлний үйл үгийн цагуудыг яг survival course-гээ тэр нэг 10 өдрийн 20 пар хичээл дээр товч бас өгдөг. Тэр товч яагаад өгч байгаа юм гэхээр тухайн номынхаа агуулгад баригдаад яг тэн дээр орж байгаа 53 үйл үгээс нэг 26-ад нь л хэрэгэлсэн байдیں۔ Тэр үйл үгийн 4 цагуудаа. Тэгэхээр тухайн үед нэг ингээд нэг товчхон шиг сурчихсан, бас нэг жаахан ингээд сонсоод сурчихсан, ганц нэг удаа хэрэглээд үзчихсэн. Тийм хүмүүст бол дараа нь дахиад л бид нар хэлцүүн дасгал гэдэг одоо цаашид жил үзэх номон дээрээ дахиад үйл үгийн цагууд маань гараад ирдэг. Тэр үед бид нар бас дахиад яг эхнээс нь ингээд зааж байгаа юм шигээр заагаа явдаг байгаа. За ингээд одоо өнгөрсөн цаг руугаа оръё. Баахан уршил хэлчихвээ. За өнгөрсөн цаг дээр. За өнгөрсөн цаг дээр бол зарим нөхцлүүдийн орхичихъя гэхээр бас болдгоо маа. Тэгээд ингээд айлах одоо аюул ч гэсэн одоо
айлгалгүй шиг л дөрвөлнгийн бичдэг сан сэн хэлбэрийн лалегийн, жечегийн, вэгийн. Гэхдээ эндээс жечег ер нь аль болох одоо үлдээхийг л зорддог. Вэг ч гэсэн ялгаагүй. Илүү бидний анхаардаг юм сан сэн сон лалело тэр илүү анхаарлаа тавьдаг. Тэгээд энэ дээр одоо асуултуудыг зохиохтой мөн нээлттэй асуулт, хаалттай асуулт гэсэн байдлаараа самбара 2 хувадаг ч юм уу, эсвэл ард урдан ч оруулдаг юм уу. Гэхдээ багш одоо яаж хиймээр вэ? Жишээлбэл миний хувьд бол энэ юу вэ, тэр юу вэ гэсэн асуулт асуугаад хичээлээ эхлээд самбар дээр нь сурагчийнхаа хэлсэн хариултыг бичдэг. Эхлээд миний хувьд бол энэ юу вэ, тэр юу вэ, энэ хэм бэ, тэр хэм бэ гэн. Гэхдээ оюутан маань энэ ширээ, энэ багш, энэ миний найз, энэ миний үзэг гэд ингээд хэлнэ тийм ээ. Тэр өгүүлбэрийг нь самбар дээр биччихдэг. Самбар дээр бичээд өгүүлбэрээ төгсгөөд цэгээ сайхан тавьчихнаа. Яг өгүүлбэрээ дуусгаад. За тэгснийхаа дараагаар нөгөө нээлттэй асуултаасаа нээлттэй асуулт асуугаад авсан одоо батлах хариулт байгаа. Тэр хариултнаасаа хаалттай асуулт руугаа шилждэг. Тэгээд шилжүүлэхдээ нөгөө самбар дээр бичсэн өгүүлбэрийнхаа цэгүүдийн сайхан за нааша хараараа гэж харуулж байгаа самбар дээрээс нөгөө цэгийг арчичгаад араас нь нөгөө асуух сул үг үгээ аваачаа тавьдаг. Энд дээр чинь юу мэдээж хэрэглэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол уучлаарай. Нөгөө өгүүлбэрийн сүүлийн үгийн төгсгөлөөс хамаарна тийм ээ. За энэ ширээ гэд хэллээ гэж бодъё. За гэтэл чинь энэ ширээ юу? За энэ өмнөх хичээлтэй илүү. За тэгээ та хаанаас ирсэн бэ гэд би гэрээсээ ирсэн гэсэн өгүүлбэрийг өөрчлөхдөө та гэрээсээ ирсэн үү? Болгоод нөгөө энэ өнгөрсөн цаг дээр байгаа учраас үгээ аваад явна гэсэн. За тэгээд та энэ өглөө юу хийсэн бэ? Би энэ өглөө өндөг идсэн гэвэл чи энэ өглөө өндөг идсэн үү? Болгоод энэ нөгөө цэгээ арчаад үгээ залгах дагуулад асуух өгүүлбэр болгоод сайхан тодорхойгоор энэ асуултынхаа тэмдгийг тавина. Тэгэхээр сурагч юу гэж бодох вэ? Миний хариултыг багш асуулт болгоод хувиргачлаа. Тэгэхээр чин надаас асуулт асуусан өгүүлбэр бол асуух өгүүлбэр байгаагүй. Тэрийгээ л өөрчилчихоор эн чин хаалттай асуулт болчихд юм байна гэд. Жаахан ингээд дөхөмтэй маягаар хэрвээ багш тийхгүйгээр шууд самбар дээр одоо бичээд шинээр асуулт асуугаад эхлүүл дахиад нэг шин юм сурах гэж байгаа юм шигээр хүүхд хүлээж авч болно. Тийм учраас жаахан тайлбар маягаар тийш нь нээлттэй асуултнаас хаалттай асуулт руу шилжиж болдгийг л би тайлбарлаж байгаа. Тэгж жагаад даган урдлын сэдв рүү очих шиг боллоо. Тэр хичээл дээр ч ялгаагүй энэ юу тэр юу гэж энэ ном уу тэр ном уу гэд хаалттай асуулт руу шилжиж болно. За энэ дээр асуух өгүүлбэр дээр за хүн болгон сургууль дээр ирсэн байгаа. Хаа нэгэн нэг газрыг орхиод нэг газар ирсэн учраас хаанаас ирсэн. За тэгээд нөгөө суралцагч маань хариулна. Чи энэ өглөө юу идсэн бэ? Энэ бас нээлттэй асуулт юм аа. Юу уусан бэ? Яагаад гэвэл идэж уугаагүй хүн гэж байхгүй. Нэгэнт нь эрхүүлийг хийсэн учраас энэ бол илүү мэддэг үгнүүд нь мэддэг сэдвүүн байгаа учраас. За тэгчгээд одоо бидний өргөн хэрэглээний юмнуудыг асууж байгаа. Өндөг идсэн үү, суусан уу тийм ээ. Энд дээр тийм үгүй гэдгээрээ хариулаад явна. За энд нэг анхаарах юм бол энд би нөгөө дуудлагуудыг бичсэн байгаа. Яагаад гэвэл нөгөө үеэр таслахыгаа хэлжил байна. Одоо зөв дуудахыгаа энэ дээр орхиж болохгүй. Ялангуяа хаалттай асуултууд дээр жишээлбэл уусан уу, ирсэн үү гэж дуудвал сургаж болохгүй шүү дээ. Тэгэхээр чин заавал энэ дээр бол гэрээсээ ирсэн үү? Тийм ээ? Хаанаас ирсэн бэ? Харьцуулаад хэлэхээр чин хүүхдүүд аль нь дээр нь хамт хэлээд байгааг нь мэдээд авна. Тэгэхээр энэ дуудлагыг бол ерөөсөө орхигдуулж болохгүй. Үйл үгийн цаг болгон дээр зөв дуудлах хичээл заавал оруулж өгөх ёстой шүү гэж хэлмээр байна. За үйл үгийн өнгөрсөн цагийн одоо сан сэнтийн хэлбэрийн одоо үүсэх хэлбэр дээр нэг юм гарч ирээд байдаг, асуулт гарч ирээд байдаг. Ирээгүй, ирсэнгүй, идээгүй, идсэнгүй хоёр дээр тийм ээ. Та нарт ч ялгаагүй энэ бол адилхан л гарч байгаа байх гэж бодож байна. За энэ дээр болохоор хоёулаа өнгөрсөн цагийн үүсэх хэлбэр мөн үү гэвэл мөн тийм ээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ганцхан бидний хүлээлттэй байсан уу, хүлээлтгүй байсан уу гэдгээрээ л ялгаатай.
Гэрэлсүрэн өнөөдөр ирээгүй. Энэ бол тэр хүнийг би ирнэ гэж юу хүлээгээгүй. Тэр бол ирэхгүй байсан ч ирэхгүй байх нь тухайн хүн тодорхой байсан байж болно. Ирсэн ирээгүй хоёрын тухай учраас ирээгүй. Гэтэл гэрэлсүрэн ирсэнгүй гэж хариулах юм бол би энэ яригч өгүүлж байгаа хүн маань гэрэлсүрэн ирнэ гэд хүлээж исэн. Харин энэ хүлээлт нь биелээгүй тохиолдлыг л харуулж байгаа. Тэгэхээр тэр ээгүй сэнгүй хоёрын ялгаа бол тэр хүлээлт байсан, хүлээлт байгаагүй хоёрыг л одоо ялгаж яадаг монгол хэлэндээ. Манай монгол хэл энэ талаараа бол маш тийм нарийн мэдрэмжтэй, маш нарийн өгүүлэмжтэй хэл. Тийм учраас энийг бол энэ хоёр яг 100% адилхан гэж хэлж болохгүй. Бид нэр хүнд хоол хийгээд өгтөө энэ хүн өлсөж яваа ч гэдэг юм, энэ хүн ямар ч байсан идэн л гэж бодож хоол хийдэг тийм ээ. Тэгээд хэрвээ тухайн хүн одоо таны хийсэн хоолыг идээгвэл тэр миний хийсэн хоолыг идсэнгүй. Энэ санаа нь би идэнэ гэж бодож исэн. Гэтэл энэ хүлээлт маань биелсэнгүй гэсэн санаатай. Энэ асуулт бол ер нь дандаа л тулгуурдаг шүү. Хүн бүхэнд л одоо үүлийг өнгөрсөн цагийн үүс хэлбэр дээр гарч ирдэг асуулт байгаа. За тэгээд үйл үгийнхаа энэ 4 хэлбэрийг мэдэгдэж мэдэгдэлгүй өнгөрсөн, саяхан төгссөн тийм ээ. За тэгээд монгол хэлний саяхан төгссөн өнгөрсөн цагийн лалело дээр бол богино хугацаанд болох ирээдүйн цагийг бас илэрхийлэх утга байдаг. Энийг болохоор нөгөө оюутнууд чинь жаахан гүнзгийрээд ирэхээр л та нараас асуун. Тэрнээс наан бол асуухгүй. Тийм учраас энэ лалыг харчгаад ямар олон бай танаа одоо үйл үгийн өнгөрсөн цаг гэж хэрвээ хэлэх юм бол тийм ээ ийм асуулт гарч ирвэл тийм учраас бид нар чинь одоо анхнаас нь танд заасан би баярлалаа гэж заасан. Би баярлсан гэж заагаагүй, баярлжээ гэж заагаагүй, баярлалаа гэсэн. Ягаад гэвэл дөнгөж энэ юм болоод өнгөрсөн учраас бид нар лалэ гэдэг юм аа. Тийм учраас та яг дөнгөж одоо гэрээсээ ирсэн бол би гэрээсээ ирлээ гэж хариулж болно гэдэг. Тэгэхээр нөгөө суралцагч чинь яагаад монгол хэлэнд ийм олон байна вэ гэдэг асуултыг ер нь бол тавихаа болоод ирдэг. Тэгээд бас нэг юм хэлээд энэ дээр та ингээд нэг стрессгүй, сандарсан маяггүй, хичээлдээ бэлдээд тэгээд нэг юм төгшүүр төрүүлэхгүйгээр асуултанд нь хариулаад байх юм бол сурагч танд итгэх итгэл нь дандаа нэмэгдэж байна. Дээрээс нь танд итгэх итгэл нэмэгдэхээс гадна тэр хүүхдэд өөртөө итгэх итгэл нь бас давхар нэмэгдэж байгаа. Би чинь ер нь чадчих юм байна, болчих юм байна, сурчих юм байна гэсэн ийм сэтгэл нь өөртөө итгэх итгэл нь байнга нэмэгдэх учраас одоо багш энийг бол түрүүлээ заахан анхаарч байгаа. Хичээлдээ сайхан бэлдээд ийм асуулт гарч болзошгүй гэдэг байдлаар бас бэлдэж болно шүү дээ. За тэгээд ЖЧ-г ер нь эхний үед бол орхих нь илүү зохимжтой. За тэгтэл хин нэгэн хүн ч юм уу одоо арай гүнзгийрүү сурсан холимог группт бол магадгүй ийм бас байдаг штэ гэдээ ороод ирвэл бичигт бол хүүрнэх өгүүлбэрт ярианд асуух өгүүлбэрт хэрэглэдэг юм аа гэдэг нэг товчхон тайлбарлаад тэгээд дараа нь энэ тухай бидний гүнзгийрүүлж үзнэ гэсэн байдлаар орхисон нь илүү зөв байх. Яагаад гэвэл тэнд нэг хүн асуусны төлөө нөгөө бусад 8 хүүхдийн бусад 7 хүүхдэд нь хүндрэл учруулахгүй эхний хичээл дээрээс бол гарах нь зүйтэй гэж бодож байна. За тэгээд өнгөрсөн цаг дээрээ дахиад нөгөө их шиг зохицох ёсоор тайлбарлахаас өөр аргагүй болно. За тэгээд өнгөрсөн 1-р үед нь юм байвал ингээрээ энийг аваараа ингээд өгчхөр нөгөө хүүхдүүд чинь ажиллаж байгаа дасгал дээрээ нөгөөхөө харж байгаа л энийг би хэлсэн шүү дээ, нэг одоо ханан дээр ч юм уу нэг сайхан нүдэнд нь харагдахуйц гадар байрлуулчих хэрэгтэй. Тэгээд хүүхд нь одоо дасгал ажиллаж байгаа доошоо хараад ингээд тэгж жагаад мэдлээд аяндаа тэрнийг дахин харахаа болоод ирнэ. Ингээд тэр нь яг мэдлэг болоод өөртөө үлдчихэж байгаа авч байгаа гэсэн санаа. За тэгээд энэ дээр хохирох нөхцөлийг одоо тэмдэглэсэн хэдэн үгнүүд авсан. Энэ дотор бол шинэ үг миний бодлоор тэр өлгөх гэдэг үг байх болов гэж бодож байна. За гүйх гэдэг үг шинэ үг байж магадгүй. За бусд нь бол одоо асуулт асуу, хариул, би ч унш тийм ээ суу,
дуул бүжгэл, за энэ дуул бүжгэл гэдэг үг бол магадгүй одоо 5 дахь 6 дахь хичээл байвал орж ирээгүй байлаа ч гэсэн хүүхдийн ер нь амьдрал хэрэглэгддэг үг. Тэгээд орох гарах гэдэг үгнүүд. За ингээд энэ дээрээ ингээд нэг цаг алдаж энийг бол бичүүлэх шаардлагагүй. Зүгээр тэмдэглүүлээд явчаад харин одоо нөгөө хэмнэсэн цагаа яах вэ гэвэл за та нар одоо сонсороо. Багш нь нэг сайхан уншаад өгөө. За тэгж хэлээл одоо асуусан, хариулсан, асуулаа, хариуллаа. Одоо энийг уншиж өгч байгаа шалтгаан нь юу вэ нөхөр? Зөв дуудах. Тэгээд даган дуурай гэж хэлүүлж болно шүү дээ. Тиймэрхүү маягаар энэ дээр зөв дуудах дасгалаа хийх хэрэгтэй. Зүгээр зөвхөн одоо хэлзүүн дүрмээ заачаад дуудлага заахгүй орхих тохиолдол бас ганц башхыг үүсэхгүй. Гэхдээ дараагийнх нь хичээл дээр бол заавал энийг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхд маань тэр ялангуяа сан сэн дээр гарч ирж байгаа тэр богино гიშгийг тодорхой дууддаг тийм хөвшилтэй зуршилтай даг дэг дээр даг гэж тодорхой хэлээд идэг болчих магадгүй учраас эхнээс нь ингээд сануулад явхад бол ер нь үр дүн сайтай гэж бодож байна. За тэгээд би одоо энэ өнгөрсөн цаг заалаа гэд тэгээд би та нарт зөвхөн өглөөний цайтай холбоотой нийт за энэ чинь 33 38 51 асуулт бичсэн. Зөвхөн өглөөний цай гэсэн одоо үгийг аваад одоо тусдах нь өглөөний цайгаар аваад. За энэ 51 өгүүлбэрээс асуух өгүүлбэрээс 16 асуух өгүүлбэр нь нээлттэй асуулт, 22 асуух өгүүлбэр нь хаалттай асуулт, 3 асуух өгүүлбэр нь лавлах асуулт. Ийм 3 янзын асуулт. Энийг яагаад би ингэж хийсэн бэ? Яагаад ингэж өөр өнгөөр ингэж өнгөлчөө гэж одоо заримд бас цагаан үлдсэн. Шалтгаан бол багш бол одоо төвшөнд нь тааруулж асуултаа өөрчлөх шаардлагатай. Тийм ээ. Анх орж байгаа хүүхэд бол одоо анхны удаа өнгөрсөн цаг зааж байгаа бол яаж асуух юм? Гэтэл одоо давтлах хичээл дээр яах юм? Эсвэл өмнө 2 3 жил сурч гисэн хүнд яах юм? Дунд төвчний хүнд хэрвээ өглөөний цайны тухай ярих гэж байгаа бол яах юм гэх мэт тийм ээ. Тэгэхээр би энэ дээр ингээд өнгөөр ялгсан байгаа. Та нар энэ дээр харна биз? Өгүүлбэрийн гишүүд нь дэлгэрээд явж байгаа зарим дээр нь тийм ээ. За энэ шар дээр харъя. Та энэ өглөөний цайнд гэж байгаа шүү. За энэ зөв бичгийн алдаа байж байна. Юу идэж юу уусан бэ? Энэ бол энгийн нийлмэл өгүүлбэр үзчихээд хэлж штэ тийм ээ. Гэтэл энгийн нийлмэл өгүүлбэр үзээгүй байж яг дөнгөж үүлүүгийн өнгөрсөн цаг зааж байгаа үедээ бол юу идэж юу уусан бэ гэж асууж болохгүй л гэсэн үг. Яагаад гэвэл тэр хүнд түүхтээ хэцүү юм байна гэсэн мэдрэмжийг бид нар аль болох төрүүлэхгүй хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм байх юм. За энэ өглөөний цаг гэдгийг компьютерээр бас нууцлаараа энэ дээр яг буруу явж байна шүү. За дараа нь энэ ногоонуудыг харъя. Чамд өглөөний цайнд ээж чинь юу хийж өгв? Одоо энд нөгөө туслах үйл өгтэй явж штэ хийж өгөх гэх тийм ээ. За тэгээд чиний ээж гэхгүй ээж чинь гэдэг энэ бид хамаатуулах энд ирсэн байна. Тэгэхээр энэ төвчний асуултыг мэдээж дөнгөж одоо сурч эхэлж байгаа хүнд тавьж болохгүй. За миний одоо энэ 9-р өгүүлбэрийг харъя. Таны хийж өгсөн өглөөний цайнд танаахан дуртай байсан уу? Энд яаж вэ? Тодорхой холбох нөхцөл яваад ороод ирж байна тийм ээ. Хийж өгсөн цай. Хийсэн өглөөний цайнд гэж байт юм. За ингээд улам хүндрээд явж яхан. За тэгээд энд яаж вэ? Та өглөө бүр өглөөний цай уудгүй. Танаах нь өглөөний цайгаа хэдэн цагт уудаг вэ? За ингэснээр улаанууд ороод ирэхээр хамтдаа уудгүй. Хэдээс хэдийн хооронд уудаг вэ? Хэдээс хэдэн цагийн хооронд уудаг вэ? Гэтэл энэ хоёр ихний улаан асуултан дээр гэтэл бас ялгаа байж байгаа. Хоорондыг сурчсан хүн байна тийм ээ. За энэ дээр цаг гэдэг үгийг авснаа сүүлд нь цагийгаа хураагаад хэдээс хэдийн хооронд. Энэ бол бас л төвшин ахиад байгаа хэлбэр. Тэгэхээр ер нь бидний асуух асуулт бол суралцагчийнхаа нас сэтгүүн онцлог сурсан зүйлд нь одоо эзэмшсэн агуулгад нь хараад өөрчлөгдөж явж явах юм а гэдгийг харуулахын тулд одоо энийг бол би зөвхөн өнгөрсөн цаг дээр бичсэн. Гэхдээ энэ бол бусад цагууд дээр ч гэсэн та нар ингээд асуух асуултаа хөнгөнөөс нь хүндрүүлэх маягаар тухайн суралцагчийнхаа төвшөнд тааруулаад өөрчлөөд байж болно.
За энэ 19 дээр болохоор хардаа уугаад гарсан, уулгүй гарсан хоёр ялгаатай юу? Ялгаатай бол ямар ялгаатай вэ? Энэ бол нэлээд гүнзгийрсэн нэг 5-6 сар сурчсан тийм ээ. Бараг бүтэн цагаар сурсан тийм бас оюутнаас суралцагчаас асуух нь шүү дээ. Танаа уламжлалт өглөөний цаанд юу ордог вэ? Одоо Монгол хүн гэлээ гэх чинь л одоо юу гэдэг сүдээ цай боорцог өрөм талах гэд хэлж болно шүү дээ. Бид нар ямар нэг мах өглөө идэт байх биш. Тэгээ зарим хотын хүмүүс, хотчсон хүмүүс бол өндөг ингээл янз бүрийн яслаг өндөр гэх юм хэлж магадгүй юм. За тэгээд иддэг хүнс уудаг үнд гэж байна уу? Одоо энэ дээр уудаг үнд болоод явчихсан тийм ээ. За энэ гих мэтэр одоо асуулт учна. Бүр сүүлдээ энэ би 29 дээр мэдээж хэрэг ингэж асуухгүй. Гэхдээ суралцагч чинь ийм өгүүлбэр олоод уншчихад ороод ирж болно шүү дээ. Энэ юу гэж байгаа ингэ тийм ээ. За тэгвэл энэ одоо хүндэтгэлгүй одоо юу гэдэг сөрөг үнэмжтэй үгнүүдийг хэрэгэлсэн байна. Ийм үгнүүдээр нь жүжигийн зохиол унших эсвэл нөгөө хошин шог зохиолуудыг уншихад таардах илүү магадлалтай. За нэг юм байна. За энэ дээр бол дандаа хаалттай асуулт байгаа. Зөвхөн хаалттай асуултыг. За тэгээд энэ дардаа эхлээд та өглөөний цай уусан уу гэж яснаа цайгаа уугаад авчих уу? Тийм ээ. Уугаад авчихсан уу? Тэгээд одоо нөгөө үгэн чинь вэ хэлбэр нь бас нэмэгдэж орж ирээд хүмүүс одоо иймэрхүү. Тэгэхээр энэ бол төвшөндөө тааруулаад та нар асуултынхаа одоо асуултанд орох өгүүлбэрт орох үгнийхээ тоо хэрэглэх одоо дагавар нөхцлүүдээ одоо өөрчилж яхах хэрэгтэй шүү. Тэгэхгүй л яадгүй гэхээр эсвэл хичээл чинь хүнд мэдрэмж төрүүлнэ, эсвэл хичээл чинь хөнгөн мэдрэмжийг танаар заалгаж байгаа хүнд төрүүлнэ. Тийм учраас л одоо багштай дургуутсаад энэ багшаар заалгамааргүй байна гэдэг өгүүлэл гарах нэг шалтгаан бол тухайн суралцагчийнхаа төвшөндөө багш тохируулж сайн чадахгүй байна л гэсэн үг. Тэгээд тэрнийг анхааруулахын тулд би яг энэ цагийг заахад нэг ийм 50 гэж хэллээ би 51 асуулт гэж хэллээ дээ. Тохируулж бичсэн байгаа. За 41 асуултыг бичсэн байна. За энэ дээр нэг ийм зорилготой хийсэн. За тэгээ үйл үгийн цагуудыг заахад бол хамгийн одоо амархан болгодог зүйл бол тэр өгүүлбэрт байх ёстой түлхүүр үгсүүдээ багш ямар байдлаар гаргаж ирэх вэ гэдг нь энэ та нарын хичээлээ ээлжид хичээлийн чинь зорилтоос шалтгаална. Зүгээр зарим багш бол одоо шууд ингээд одоо энэ түлхүүр үгнүүдээ өгчих болно. Эсвэл өгүүлбэр одоо уншуулах маягаар, эхийг уншуулах маягаар тийм ээ. Энэ түлхүүр үгнүүдийг өгч болно. Мэдээж хэрэг үйл үгийн өнгөрсөн цаг учраас өгүүлбэрийн чинь төгсгөл өнгөрсөн цаг дээр байж болно. Яагаад энийг одоо бүгдийг өнгөрсөн цаг болгосон байна вэ гэдэг маягаар энэ үгнүүдэд хайлгаад олуулж болно. Эсвэл яг энэ түлхүүр үгнүүдэд арай өөр өнгөөр юм уу, арай өөр шрифтээр биччихсэн дасгал хийлгэж болно. За тэгээд эцэст нь бидний хичээлийн зорилт бол түлхүүр үгээ мэдчих юм бол үйл үгээ зөв цагийг тохирч сонгож хэлж болох юм байна гэдэг байдалд бол ойлголтыг бол суралцагчтай өгч болно. За энэ үгнүүдийг та нар мэдж байгаа. Энийг ингээд авчруулна. За дараа нь энгийн одоо цаг. За энгийн одоо цаг дээр бол адилхан нээлттэй асуулт, таалттай асуулт тийм ээ. Энэ дээр бол дагдаг орж ирнэ. Энэ нь бол одоо өнгөрсөн цагийг заах арга барилаасаа бол нэг ялгараад байхгүй. Харин та нар энэ дээр анхаарах юм бол дуудлага дээр нь илүү анхаараарай. Жишээлбэл амьдрдаггүй гэдэг асуухад бол амьдрдаг гэж хэлүүл сургаж болохгүй. Хийдэг гэж анхнаас нь сургаж болохгүй. Хийдэггүй гэх тийм ээ. Тэр анхны нөгөө нээлттэй хаалттай асуулт зохиох гэдэг дээр бид нэр тэр яг нөгөө хүснэгтэн дээр ярихтаа хэлжсэн шүү дээ. Үгийн дуудлаган дээр илүү анхаараарай. Тэрнийг нь яг багш дагуулад хэлүүлж болно шүү гэж хэлжсэн. Тэгэхээр энэ дээр бол ялангуяа үйл үгийн цагууд дээр бас ялгаагүй. Явсан уу? Явдаггүй. Яг яаж хэлэгдэж байгааг нь бүр тодорхой заавал энд ач холбогдол өгч асуух өгүүлбэрийн аялга дээр нь бол анхаараарай.
За тэгээд бусад талаар бол энэ дээр нэг ялгаа гарахгүй өмнөх тайлбарууд давтагдана. За тэгээд энэ дээр хардаа мөн л адилхан нэгдүгээр үедний юм байвал ийм байх юм байна. Тэгээд жишээ өгнүүд авсан. Жишээ өгнүүд авахдаа яг өдөр тутмын хэрэглэгддэг үгнүүд дээр нь хэрэгэлсэн байгаа. Энд бол ерөнхийдөө шинэ үг аваагүй байгаа. За та нар шинэ үг байвал ээлж тэгцэл дээр хэдэн одоо үйл үг орж байгаа тэрэн дээрээс хэдэн шинэ байгаа хэдэн өмнө сурчсан үгнүүд байгаа мэдж байгаа үг байгаа гэдгийг хичээл болгон дээр тооцоод явж болно. За энд ингэж оруулж за өмнө би санс энэ дээр бол зүгээр л өнгөрсөн цагийнхаа нөхцлүүдийг бичижсэн бол одоо энэ ингээ одоо цаг дээр нь би асуух сул үгтэй нь оруулаад өгсөн байгаа. Энэ шалтгаан нь болохоор дуудлагын хувьд бол ямар ч гэсэн дог оо гэж хэлдэггүй байна гэдгийг та нарыг бүр энэ дээр анхаарад. Яагаад гэвэл энэ буруу дуудлага сурсан хүмүүсийн юмнууд нь хаана ажиглагддаг гэхээр энэ өгүүлбэрийн төгсгөлүүд дээр бас их тодорхой харагддаг. Тийм учраас энийг анханаас нь ингээд сайхан гэвшүүлэх дасгал бэлдэж байгаа. Та нарыг хийгээд яваасаа гэж хүсэж байна. Тийм учраас эднийг ингэж авсан байгаа. Тэгэхээр асуудгүй, ордгүй, тийм ээ, өлгөдгүй, бүжгэлдгүй, бүжиглэдгүй гэж хэлүүлэхгүй шүү дээ. Бүжгэлдгүй. За энэ дээр нь ингээл анхаарал явуучих хэрэгтэй. Энийг бол жижиг юм чи яах вэ гэж өрөөсөө орхиж болохгүй. Энэ жижиг чинь л одоо хэдэн өөр төр үргэлжилж байгаа л буруу дуудлагатай тийм одоо суулцагч та нарын өмнөөс ярьж эхлэх болно. За мөн одоо ингээд нөө түлхүүр үгнүүд байна. Одоо энгийн одоо цаг дээр түлхүүр үгнүүдийг ер нь энэ дээр бол нэг ярих сэдв их сайхан илүү утга агуулгатай гэж би боддیں۔ Урлагийн талаар ярилцаж болно, дуртай спортын тухай ярьж болно, за өдрийнхэн дэглэм байж болно, цагийн хуваар байж болно. За мөн бүр болгон гэдэг үгнүүдийг хэрэглэхдээ чи дагдгийг хэрэглэх хэрэгтэй. Одоо хэдэн удаа гэдэг асуултанд хариулахад ер нь ихэнхдээ дагдаг дээр бас 7 хоногт хэдэн удаа өндөг гэдэг вэ? Тийм ээ. 7 хоногт хэдэн удаа монгол хэл сурдаг вэ? Тэгэл ингээд асуух чинь тухайн хүн бол дагдэгтэл илүү ингээ одоо цаг дээр илүү хэрэгэлдэг. За тэгээд цаг заасан дайвар өгчдөр бас хэрэглэгдэнэ. Үргэлж хизээж хаяа заримдаа гэдэг ийм юмуч ер нь хүний өдөр тутмын амьдралдаа төвшөлтэй холбоотой байдаг учраас тэр давтамжит ийм үгнүүд бол бас л ингээ одоо цагийг давтах сайхан дасгал болдог. Тэгэхээр та нар яг энэ бүхнийг заахтаа жишээл урлаг сэдвийг заахтаа, спорт сэдв заахтаа өдрийн дэглэм хэдэн цагт тэгдэг, хэдэн цагт ингэдэг тийм ээ цагийн хуваар энэ хичээл болгон дээр энэ цагуудыг бас энэ ингээ одоо цагийг давтах боломж нь олдно. Мөн л энэ дээрээ дахиад нөгөө дуудлага муудлага анхаарал явах хэрэгтэй. За ирээдүйн цаг дээр бол зөвхөн одоо үндсэн цаг гэж авч байгаа учраас нээ нөгөө заачдгийг хангалттай гэж би бодсон. За энэ дээр болохоор миний нэг холбож заадаг юм бол нөгөө үйл үгийн тодорхой бус хэлбэр буюу нөгөө хээтэй хэлбэрүүдээр явах, орох, ирэх. Тэгээд энийг өмнө нэг бас уншуулж яасан байдаг болохоор чи энийг хувиргахгүйгээр л араас нь асуух сул үгээ хэрэглэх нь эн чинь ирээдүйн цагийн асуулт болчих юм аа. Ийм амархан штэ гэдэг байдлаар тайлбарладаг. Тэгээд явахаар нөгөө хүмүүс чинь хэцүү гэдгээл хэцүү гэж бодхоол болно. Та юу уух гэдэг дээр вэ хэлчих. Тэгэл та юу уух вэ гэж чи асуулт асууж байна. Та маргааш ирэх тийм ээ. Яа та маргааш ирэх үү? Ингээл эн чинь ямар ч хөврөл хийхгүйгээр л чиний ирээдүйн цагийн асуулт болчих нь байна штэ гэдгийг хэлдэг. Дээрэс нь энэ дээр нэг анхаарах юм энэ дуудлагын тал дээр бол та өнөөдөр юу хийх вэ? Тэгэд өнөөдөр энэ хавьд очиод болох уу? Эсвэл та өнөөдөр юу хийх юм? Гэд хэлээд зогсох уу гэдэг тухайн та нараар заалгаж байгаа хүмүүсийн төвшин тэгээд хүлээн авах чадвар нас зэргээс нь хамаарна. Насанд хүрэгчдэд зааж байгаа бол мэдээж хэрэг зааж яхан тогтоохон хэлвэл энэ юу хийх вэ гэж сонсогдноо. Гэтэл одоо энгийн хүмүүс одоо гудамжинд гараад та хүмүүстэй ярих юм бол та өнөөдөр юу хийх юм гэж сонсогдно шүү гэдгийг нэг анхааруулад өгчихэд илүүдэхгүй. Яагаад гэвэл энэ бусад хүмүүсийг сонсож сурахт нь хэрэгтэй. Та нараа мэдж байгаа
суралцагчид байнга заадаг багшаа сонсоо сурчдаг. Зүгээр одоо гэр бүлийнхэнтэйгээ гудамжинд, ажил дээр, хаа нэгэн газар дэлгүүрт, ресторанд хүмүүстэй ярилцахаараа ойлгох чадвар нь жаахан сулдчихсан юм шиг байдаг нь юутай холбоотой вэ гэхээр хүн болгоны онцлог бас байгаа. Дээрээс нь бид нар энэ нөгөө нарийн юмыг ингээд юу хийх юм гэдгийг зааж өгөөгүй байгаа учраас тэрэн дээр л одоо эргэлзээд өөртөө итгэхгүй болоод байдаг нэг шалтгаан байдаг л гэж ойлгож байгаа. Түүнээс энийг анхаарал яваарай. За тэгээд энд бол адилхан дуудлагынхаа асуудлыг орхиж болохгүй. За мөн ингээд нэгдүгээр үеийн эгших тогтхосныхаа дагуу дахиад нэг энэ чинь нөгөө ээлжид хичээл учраас өдөрт нэг нэгээрээ л гарч ирнэ шүү дээ. Өчигдөр өнгөрсөн цаг заачгаад өнөөдөр ирээдүйд цаг заана гэж бараг байхгүй. Өчигдрийн өнгөрсөн цаг нэг давтлах хичээл дундуур нь орно гэж яагаад ирээдүйд цаг дээр. Эсвэл тэр давтлах хичээл дээр чинь 10 өгүүлбэр байлаа гэхэд 7 өнгөрсөн цаг дээр 3 нь ирээдүйд цаг дээр байж болно. Тэгээд тэндээс одоо гулгаад одоо урсаад гэх юм уу ирээдүйд цагийг заах сэдвүүгээ яваад орчих болно шүү дээ. Тиймэрхүү байдлаар нэг ингээд хоёр тасархаа их хүнд хийм гэсэн мэдрэмж төрүүлэхгүйгээр нэг аятайхан байдлаар багш бол цагуудыг хооронд нь уялдуулаад зааж өгч болно. Тэгээд бас нэг юм хэлэхэд өнгөрсөн цагийг ер нь нэг хагас битэн сайнд амраад ирсэн юм уу? Эсвэл одоо та нар 7 хоногийн ажлын 5 өдөр хичээлгүй байжгаад хагасаа өдөр эхний хичээл нь орж ивэл за энэ 7 хоногт юу хийсэн бэ гэд одоо жишээлбэл 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь гэдэг өдрөө самбар дээр багш англиар нь биччихсэн байж болно шүү дээ. Эсвэл солонгосоор нь, германаар нь 7 хоногийнхаа өдөр тэгчгээл нөгөө хүүхдүүдтэйгээ 5 хүүхд байлаа гэх чинь чи 1 дахь өдөр юу хийсэн? Нөгөө хүүхдээс нь чи 2 дахь өдөр юу хийсэн? Нөгөөгөөс нь чи 3 дахь өдөр юу хийсэн? Заавал нөгөө бүтэн өгүүлбэр бичих хаалбгүй зөвхөн нөгөө үйл үгийнхаа цаг дээр нь нэг нь хоол идсэн, хөдөө явсан, ресторанд очсон, юу гэдэг найзтайгаа уулзсан зөвхөн үйл үгийн л биччихэл тэр үйл үгнүүдээр багш нэг сайхан уншуулчихад болно. Тэгчгээд нөгөө бичсэн үгнүүдийнхээ араас нөгөө асуух суулуугаа бичээл чи найзтайгаа уулзсан уу? Нөгөө уулзаагүй хүнээс нь хүүхдээс нь асуу штэ. Тэгэхээр чи нөгөө сурагч чинь яах нь нөгөө найзаас нь би уулзсан гэж хэлсэн чи багш энэ үгийг ашиглаад тэрнээс асуучлаа. Тэр яасан байх нь вэ? Яахан сониуч зан хөдлөн. Хичээл чинь сонирхолтой болно. Тэгэхээр ингээд хөвгөлтөө, тоглоомын маягаар тэгээ хөнхөн байдлаар багш хичээлээ явуулаад байвал суралцагч бол ер нь өөднө гэсэн юм байхгүй. Одоо хүнд хэцүү байна гэж гэсэн ойлголт төрүүлэхгүйгээр хичээлээ хийгээд авах боломжтой гэж бодож байна. За энэ чинь. За мөн адилхан энэ дээр нь тэмдэглүүлээ. Тэгээд одоо яаж дуудахыг хэлж болно. За энд нөгөө түлхүүр үгнүүд маань байж байна. Ирэх гэдэг үг монгол хэлний үйл үг тийм ээ. Амралтын өдөр 7 хоног цаар ирэх жил гэдэг ингээд энийг одоо урд нь хүүхд амралтын өдргээд ярьжсэн энэ үгийг л энэ дөрөвдөр нэмэхдээ би одоо өөрийнхөө дараагийн төлөвлөгөөг ярихад хамархан юм байна шүү дээ. Энд чинь нэг л үг орлоо шүү дээ гэдэг ингээд тэр дөрвөн үгийг чи хараад ирэх гэж унгуун адилхан байна гэдэг ингээд ойлгож болно шүү дээ. За хойтон гэдэг үгийг энд заах үгүй юу гэдэг багш танаас хамаарна. Таны суралцагчийн одоо төвшингээс хамаарна. Энэний оронд нөгөө дараа гэдэг үгийг хэрэгжилж болно. Урд нь бол дараа уулзъя, дараа ирээрээ, дараа би хоол хийн гэд ингээ ярьжсэн бол одоо үгтэй холбоод хичээлийн дараа, ажлын дараа гэд ингээд явж болно. Арай ч энэ дээр болохоор зөвхөн нэр үгтэй авахыг бодороо хоол идсний дараа гэдэг арай шууд ороод ирж болохгүй байх. Яагаад гэвэл бид нөгөө түлхүүр үгээ өгж байгаа учраас энэ дээр бол үйл үгийн өнгөрсөн цагтаа тэнд оруулах шаардлагагүй. 1 сарын дараа, 10 жилийн дараа тэгээд тодорхой он хэдэн онд би тэгнэ. Иймэрхүү байдал дээр бол ирээдүйн цагийг хэрэглэх юм байна гэж тайлбарлаж болно. Ингээд хийсэн дасгалууд чинь та нарт бол нэг төвггүйгээр нөгөө хичээлийг чинь хэн хэнд тааламжтай байдлаар аваад гарна гэж бодож байна. За үйл үгийн одоо үргэлжлэх цаг ЖЧ байна тийм ээ. За би сая нөгөө тагуудаа тайлбарлахдаа нөгөө өгүүлсэх хэлбэрүүдийг тайлбарлаагүй гэж магадгүй явахгүй, ирэхгүй
болохгүй тийм ээ. Ирээдүйн цаг дээр өнгөрсөн цаг дээр яваагүй гэд хэлчихсэн. Ирээдүйн цаг дээр явахгүй гэж хэлчихсэн тийм ээ. За гэтэл чинь одоо үргэлжлэх цаг дээр яваад ирэхээр үүсэх хэлбэр нь явахгүй байна. Тэхгүй байна гэд ингээд ороод ирдэг. Энэ дээр ер нь асуудал гардаг шүү. Бусад одоо тайлбаруудыг бол та нар өмнөх ерөнхий тайлбараас ойлгосон байх. Бас л нээлттэй алтай асуултын тухайд бол яг адилхан тийм ээ тайлбарууд бол хийгдээд явагдана. За энэ дээр дуудлагын хувьд бол одоо ингээд нэг л өгүүлбэрийг бид нэр 5 өөр янзаар дуудаж байх нь шүү дээ. 5 байгаас тий. Та хаана амьдарч байна вэ? Бүр бэж хэлэгдэхгүй байна вэ гэд ингээд ороод ирнэ. Дараа нь та хаана амьдарч байна вэ? Тийм ээ. Нөгөө when бүр байхгүй болоод чана вэ тийм ээ. Дараа нь та хаана амьдарч байна? Нөгөө вэ-гээ орхичлоо. Тэгжээснэ та хаана амьдарч байна? Бүр заримдаа жээгэр ч хэл та хаана амьдарч байна гэж сонсогдож бас болно. Тэгэхээр дуудлага бол ийм өөр байх юм аа. Зүгээр миний хувьд та нарт зөвлөх зөвлөгөө хэрвээ суралцагч чинь Монгол хүүхэд бол дээрэс нь Монгол хүүхэд өөртлөө гайгүй бас ярьчихдаг бол энийг шууд ингээд ялгааг нь гаргаад хэлээд өгчих нэх болохгүй юм байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүүхдүүд чинь аль хэдийн амьдралынхаа туршилгаар зөндөө сонсчихсан байгаа. Зүгээр сонссон мөртлөө яагаад ингэж байгааг нь мэдэхгүй байсан бол одоо багшаасаа яагаад ингэж дуудсныг нь мэдээд авчихна. Тэгэл тэр хүүхд бол цаашид харилцахад бол төвөггүй болоод ирэх юм шүү дээ энэ цаг дээр. За мөн энэ юун дээр бол хаалттай асуулт дээр Монголд амьдарч байна уу? 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 Амьдарч гин үү гэд ингээд өөрчлөгдөд ирэхтэй тийм ээ дуудлагын хувьд. За бусад асуудал дээр бол нэг асуудал гарахгүй. За энэ дээр нөгөө хизээ ч хэрэглэхийн хизээ ж хэрэглэхийн гэдэг асуулт гарч магадгүй тэрийг тусдан тайлбарлая. За энэ дуудлагын хувьд дээр бол ингэж орсон цаг болгон дээр дуудлагын сайхан тайлбарлаж өгөөд хэвшүүлээд явж чадвал цаашдын чинь хичээл илүү хялбар дөхөн амар болно гэж хэлэх байна. За энэ дээр одоо нөгөө хизээ вэ, хизээ ч байна орох юм бэ? Нөгөө л хэдэн үгнүүд дээрээ тийм ээ тайлбарлана. За голдуу вэ-гээрсээр төгссөн үгэнд чэгийн залгана. Бусад тохиолдолд Ж байна. Жгээ залгана тийм ээ. За гэхдээ энийг хэрвээ та нар дотор үнэхээр лавлаа тодорхой болгож асууж өгвөл энийг дараа тайлбарлая. Миний цаг юу хийж байгаа вэ? За түлхүүр үгэн дээр болохоор би энэ үүлгийн одоо үргэлжлэх цагийг заахад хамгийн гол анхаардаг миний хичээлийг маань илүү сонирхолтой болгодог хэрэгцээтэй юм шиг мэдрүүлдэг хэдэн үг бол энэ нэг хүний мэдрэмж илэрхийлсэн хэдэн үйл үг гэж боддог. Тийм учраас энэ өлсөх цангах дарга халууцах ядрахыг бол алав авч явдаг. Тэгээд өхөн ч гэсэн өөрөө яаж байгаагаа хэлэх дуртай шүү дээ. Өөрт нь бас энэ асуултыг асуухаар өөрт нь анхаарчна гэж хүн ойлгоно. Энэ хүн намайг тоож ийн гэж ойлгоно. Тийм учраас энэ үгнүүдийг үүлгийн одоо үргэлжлэх цаг заахтаа заавал дасгалд оруулж өгдөг. Тэгээд та нар бас энийг туршаад үзээрэй. За дээрэс нь энэ дэр хүн тэжээвэр амтны өдөр тутмын үйлдэлийн талаар ярьж болно. Яг одоо би юу хийж байгаа тухай асууж ярьж болно тийм ээ. Мөн энэ хичээл дээр бол бусад хичээл дээр ч ялгаагүй зураг үзүүлээд эсвэл дэлгэцэн дээр харуулад одоо юу хийж байгааг нь асууж болно. Видео кол хийж харуулад ярилцаж бас болно. Одоо үргэлжлэх цаг дээр яг одоо гэдгийг л харуулах гэдэг учраас. Энэ тохиолдолд бол одоо заавал нөгөө видео кол хийж харилцах хүнтэйгээ урьдчилан тогтсон байх хэрэгтэй. Суралцагчийн чинь нэгнийх нь аав ээж нь гэр байж болно. Эсвэл та гэртээ өөрөө тогтчихсан байж болно шүү хүүхдтэйгээ. За ээж нь тэдэн цагийн үед ярина шүү ч гэдэг юм уу. Тэгээд өөрөөс чинь би ингээд юу хийж байгааг чинь асуун шүү. Тэгэхээр чи ингээд сайхан тодорхой хариулаад өгөөрэй. Өмнө өнгөрсөн цаг үзчихсэн байвал би сая өглөөний цайгаа уусан. Одоо би номоо уншиж байна гэж хэлж болох нь шүү дээ.
гэх мэтээр ингээд нэг өгүүлэг биш хоёрыг сонсгоод авах юм байна. За ингээд зураг үзүүлэх гээд одоо энэ хамгийн сүүлд ярьсан. За дэлгэцэн дээр харуулах гэж ярьсан. Тэгэхээр зураг үзүүлэхдээ бидний анхаарах юм бол би энэ нөгөө манай Болормоо багшийн хийсэн нэг юм сурах хүчиг дасгалын ном байдаг. Тэр номоос зургийг авсан. Болормоо багш маань өөрөө нөгөө яг монгол хэлээ заадаг багш болохоор дотор нь авсан энэ дасгалууд нь ялангуяа тусгтгон нууд дээр илүү анхаарч дасглаа сайхан хийж бэлдэж өгсөн байдаг. За энэ дээр харин би та нарт энэ хоёр зургийг авсан шалтгаанаа тайлбарлая. За энэ зураг сонгох гэсэн байгаа шүү дээ. Зураг үзүүлээ, дэлгэцэн дээр харуулаад ингэж одоо нөгөө зааж байгаа цагаа дасгал хийх гэдэг нь энэ дээр зураг дээр анхаарах нэг юм байна. Энэ зургийг аваад орчих гээл одоо энэ дээр байгаа энэ 9 зурагтай энийг шууд ингээд аваад орж болохгүй. Заавал өөрийн чинь ашиглах гэж байгаа зураг үнэхээр яг зорилтонд чинь таарч байгаа нүг гэдгээ заавал нэгтэлж байгаараа гэж хэлэх гэж байна. За жишээлбэл энэ дээр юу хийж байна вэ гэж байгаа учраас энэ үйлдэл бол яг одоо болж байгаа үйлдэлүүдийг заах ёстой. Одоо бүгд зааж нэг үйл зааж байгаа. Гэхдээ энэ нэгдүгээр зураг дээр бол би энэ дээр энийг авахтаа жаахан эмээж байгаа. Яагаад гэвэл нэр үгээс үйл үг үүсэх дагавар элийг заасан байна уу юу гэдэг маань эргэлзээтэй. Тийм учраас би энэ 9 зурагнаас тэр эхний зургийг бол асуухгүйгээр бусад зургууд дээр нь илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэж хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл энийг маань услаж байна гэж хэлэх нь үү эсвэл усч байна гэд нэр үгэн дээр нөгөө жээчэгийн маань залгах гэж үзэх юм биш үстэй. Тийм ээ. Тийм учраас одоо зураг ашиглахдаа та нарыг нэгтэлж харж байгаараа. Нэгтэлж хараад зураг болгоныгаа нэгтэлж харжаач нөгөө хичээл дээрээ хэрэглээрээ гэдгийг сануулах гэж энэ зургийг авсан. За гэтэл энэ бол одоо нөгөө үйл үгийн бас одоо үргэлээ ирээдүйн цагийн хэлбэр мөн нь шүү дээ. Нөгөө завдсан утгыг илэрхийлсэн тэгэх гэж байна, ингэх гэж байна гэдэг чинь тийм ээ. Гэхдээ одоо энэ дээр харуул үнэхээр ирээдүйн цагийн утга илэрхийлж чадчих шүү дээ. Услах гэж байна. Гэсэн мөртлөө нөгөөх маань их гэж байна гэдгээ сурсан мөртлөө услах гэдгээ нэр үгээс үйл үгөө үсгээ мэдж байгаа юу үгүй юу тийм ээ. За энэ хоёрдугаар зураг дээр энэ глобус дээр гараа тавьж байгаа хүн маань хичээл заах гэж байна уу? Эсвэл энэ глобус дээр ямар нэг юм зааж байна уу? Өөрөөр хэлбэл нөгөө хүүхдийг чинь жаахан самууруулах гээд эргэлзээ төрүүлэх гээд байгаа зургууд байж бас магадгүй шүү гэдгийг л одоо сайн нэгтэлж байгаараа л хэрвээ би одоо энийг хоёр дахь зургийг харах юм бол энэ хүн хичээл заах гэж байна гэж хэлэхээсээ илүү энэ хүн дэлхийн бөмбөрцөгтөр газрын зураг зааж гэнэ гэж одоо цаг дээр хэлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь харин ийм юмнуудыг л сайн анхаарч зургаа сонгохдоо их зөв сонгороо гэж хэлэх гэж л энэ хоёр зургийг сонгож авсан байна. За энэ одоо манай багш нарын одоо үргэлжлэх цагийг заахтаа яг хэрэгэлдэг нь гол зураг. Энэ Express Publishing гэдэг англи хэлний сургалт заадаг сурах хүчгүүдийг олон дооны сурах хүчиг багш нарын гарын авлага номнуудыг хийдэг газар шүү дээ. Тэгээд энэ англи хэлний үгнүүдтэй. Тэгээд энэ зургийг бол англиг мэдэхгүй хамаагүй үйлдэлүүд нь яг одоо тэр болж байгаа. Тийм учраас зургаа одоо сонгохдоо үнэхээр яг одоо цаг мөн үү үгүй юу? Эсвэл өнгөрсөн цаг дээр байх юм бол энэ одоо бөмбөг тоглож байгаа хүнийг тоглосон гэж хэлэх үгүй юу? Тэхийн тулд тоглосон болгуулахын тулд яах юм? Багш хажууд нь за яг одоо бол өчигдөр гэж хэлээ. Эсвэл өнгөрсөн 7 хоног гэсэн үг аваарай. Эсвэл 1 хоногийн өмнө гэдэг үг аваарай ч гэдэг юм уу тийм ээ? Ингэжээж энийг өнгөрсөн бол эсвэл одоо бүгдээрээ өдрийн дэглэмийн тухай ярья гэх тийм ээ. Нэгдүгээр өдөр би одоо энэ дотор сонгоод нэгдүгээр өдөр би хөлбөмбөг бүгд тоглодог. Бас би караоке дуулдаг. Амралтын өдөр хагас өдөр би теннис тоглодог, дугуй ундаг. Яг ингээд 7 хоногийн өдрийн заагаад өгчих юм бол нөгөө даг дэг дээр хуургаад ашиглаж болно. Одоо үргэлжлэх цаг дээр бол яг билээхэн энийг ашиглаж болно. Түлхүүр үгээ ашиглаад өнгөрсөн цаг болгож болно.
Мөн түлхүүр үгээ ашиглаад ирээдүйн цаг дээр ашиглаж болно. Тэгэхээр нэг зургийг олон дахин ашиглахаасаа эмээх хэрэггүй эхний үед ялангуяа. Яагаад гэвэл нөгөө 6 настай хүүхэд, 5 настай хүүхэд, 7 настай хүүхэд гэдэг чинь илүү бодиттой юмн дээр суурлаад тэрийгээ одоо тэрнийг ойлгоод эргээд гаргах нь хүртэл амар байх учраас ийм учраас нөгөө бичүүлэх гэжсэн ч хамаагүй, яриулах гэжсэн ч хамаагүй хамгийн тохиромжтой зөв сонголт хийгээд тэрийг ашиглаж явах нь үнэтэй юм аа гэж хэлэх гэж байна. За дараа нь би нөгөө өмнө хэлсэн одоо нөгөө хүүхдүүд маань гарах одоо сурсан мэдсэн юмнуудаа өөрөөсөө гаргах гэж байгаа. Гаргахдаа хоёр янзаар гаргана гэсэн шүү дээ. Бичих юм уу, ярих тийм ээ. За бичих хэлбэрүүд нь ямар байдлаар байх юм гэхээр хуулан бичих. За хуулан бичлэгийн зорилго бол ер нь нөгөө цагаан дулгаа зааж явах үед нөгөө бид нэр зурлагуудыг бичүүлж эхэлдэг тийм ээ. За монгол хэл чинь 35 үсэгтэй мөртлөө 21-ээс 23 зурлага ашигладаг гэдэг байгаа. Тэгэхээр тэр зурлагуудыгаа эхний үед тийм ээ. Гэтэл дунд руугаа одоо цагаан дулгаагаа үзээ дуусчихлаа, сайхан уншдаг болчихлоо. Одоо бичгийн хэв дээр нь анхаарал бичүүлж яж болно. Мөн өгүүлбэрийнхаа асуух өгүүлбэр бичиж байгаа мó, би анхааруулах өгүүлбэр бичиж байгаа мó, хүүрнэх өгүүлбэр бичиж байгаа мó гэх тийм ээ. Өгүүлбэрийнхаа хэв маяг дээр анхаарал хуулан бичүүлж болно. За дараа нь цээжээр бичүүлж болно шүү дээ. Өнгөрсөн цагаа заачлаа, за нэг сайхан 3 өгүүлбэр цээжээр бичүүлчих дээ тийм ээ. За тэгээ цээжээр бичүүлж байгаа гол зорилго бол алдаагүй бичих тийм ээ. За нүдлэж бичих. Нүдлэж бичнэ гэдэг нь үгээ уншичаад нүдлээд тэрийгээ зөв бичих тийм ээ. Мөн сургах, хөгжүүлэх зорилгоор бичүүлж болно. Мөн шалгах зорилгоор багш цээж бичгийг бол бичүүлж болно шүү дээ. За нэг ийм 4 зорилготойгоор цээж бичгийг хийлэгдэг. За энэ бол нөгөө таны суралцагч шинээр олж авсан мэдээллээс боловсруулад мэдлэг болгоод одоо тэрнийгээ эргүүлээд танд гаргаж одоо өөрөөр хэлбэл тайлангаа тавих гэж чадж байгаа үгүйгээ өөр танд шалгуулах гэж байна шүү дээ. Тийм учраас энэ цээжээр бичих гэдгийг мөн аутпут буюу гаралт гэж ойлгож болно. За тэгээд үйл үгийн одоо энэ дээр бол дасгалын хэлбэрүүд гэж байна шүү дээ. Тэр дасгалууд маань ямар байж болох тухай. Үйл үгийн цагийн нөхцөлийг нөхөх. За түлхүүр үгээ харж байгаа л өчигдөр гэж ивэл сансын нэрлээд гэсэн мөртлөө нөгөө хүн маань энэ саяхан төгссөн юм шүү гэж боджуулаа л эгээр хэлбэржүүлсэн байж болно шүү дээ. Өгүүлбэрээ төгсгсөн байж болно. За тэгээд түлхүүр дараагийнх нь дасгал болохоор үйл үгийнхаа цагийн нөхцлүүдэд тааруулаад түлхүүр үгээ сонгож өгүүлбэрээ гүйцээх дасгал бас байж болно. Явлаа гэж яах юм бол өчигдөр гэдэг үг байд юм тийм ээ. Маргаашийн сонгохгүйгээр, өнөөдрийн сонгохгүй, яг одоогийн сонгохгүйгээр өчигдрөө сонгож явуулчихад түлхүүр үгээ сонгоод өгүүлбэр гүйцээх дасгал байж болно. Өгүүлбэрийн гол гишүүдэд нөхөх байж болно тийм ээ. За өгүүлбэрийн гол гишүүдийг дэлгэрүүлэх дасгал байж болно. Энэ маань яаж нэг үгийн сангийн баяжуулах гэдэг шүү дээ. За өгүүлбэрийн гишүүдэд хураах дасгал байж болно. Таны гэдэг нэг өгүүлбэрт 5 оруулах шаардлагагүй. Миний гэд 6 оруулж явах шаардлагагүй тийм ээ. За ийм маягаар байж болно. За онцлсан гишүүнд асуух төлөөний үг оноох дасгал. За энэ явах та нар үгнүүдээ өгүүлбэрт өгүүлбэртгүүний байд юм уу, тусгатгууны байх юм уу, эсвэл тодтолтыг байх юм уу, эсвэл өгүүлбэрхүүнээ байх юм уу, доогуур нь зурсан байж болно. Эсвэл өөр өнгөөр онцлсан байж болно тийм ээ. Тэр үгэнд чинь таарсан асуух төлөөний үг. Хизээ одоо жишээлбэл маргааш гэсэн байвал цаг хизээ гэдэг асуулт тийм ээ. Би гэснийг доогуур нь зурсан байвал хэн. Гэтэл надад гэдэг дээр доогуур нь зурсан байвал хэнд тийм ээ. Гэх мэтээр асуух төлөөний үгээ зөв оноох дасгал байж болно. За хариултад тохирсон асуух өгүүлбэр бичих дасгал байж болно шүү дээ. За хаалттай ч байж болно, нээлттэй ч байж болно. Хаалттай асуулт бол урд талд нь нөгөө хариулт маань тийм үгүй гэж эхлэегүй байвал суралцагч нь нээлттэй асуулт хэлнэ тийм ээ. Урд өгүүлбэр маань тийм би маргааш ирнэ гэж явах юм бол тэрнийг харчгаад суралцагч нь хаалттай асуулт. Та маргааш ирэх үү? Тийм. Эсвэл өдөр бүр өндөг гэдэг үү? Үгүй гэж явах юм бол тэрийг харж байгаа л нөгөө хаалттай асуулт, нээлттэй асуултын аль нэг бичих гээд байгаагаа
нөгөө суралцагчдын хариултаа харж байгаа шийдээд одоо бодоод тэгээд бичнэ. Энэ маань нөгөө суралцагч маань яаж нь оюун тархиа ажиллуулж штэ. Нөгөө өгүүлбэрээ уншиж гэн, уншаад ойлгож гэн, ойлгоод нөгөөгч нь бас бодож гэн, бодоод сэтгэх үйл ажиллагаа явагдаад хаалттай хийх үлээ, нээлттэй хийх үлээ гэдэг ингээд бодоо шийдвэрлэн гэдсэн юм чинь ерөн л сэтгэхүйн үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За найруулан бичих даалгаврыг өгч болно. Энэ даалгавар бол ер нь бүх цагуудаа үзсний дараа найруулж бичих юм уу, зохион бичих даалгаврууд өгөх нь ер нь илүү зохимжтой. Яагаад гэвэл одоо бид нэр найруулан бичгийг хийхэд бол их өгөх юм уу, эсвэл өгөгдлөөр тулгуурлаж яагаад найруулж бичдэг тийм ээ. Их уншаад байх юм уу, эсвэл одоо би та нарт том жижиг янз бүрийн зургууд манад бол байдаг. Энэ зургуудаа бид нэр ингээд өнгөөр ялгаатай 5 янзын өнгөтэй манай энэ зургууд. Тэгээд энэ өөр байгаагийн шалтгаанууд нь ямар учиртай гэхээр төвшөнд нь тааруул багш сонгоно. Анхан шатны хүн юм уу, гүнзгий шатны хүн юм уу гэдэгтээ тааруулаад бид нэр энэ өнгүүдээ сонгодог. 5-6 янз юм байна. 7 ч юм уу. За ингээд энэ дотор нь юу байгаад байгаа юм гэхээр ингээд зурчсан зургууд байж байгаа. За харагч байгаа байх гэж найдаж байна. За энэ зургууд нь нөгөө өгөгдөл гэсэн үг. За энэ зургуудыг харж агаад нөгөө суралцагч маань найруулж бичих шаардлага гарах нь байна шүү дээ. За тэгээд энэ зургууд маань ингээд энэ чинь тэгээд нөгөө хүндрээд ирэх тусмаар нөгөө зураг нь их олон болоод илүү олон болоод ингээд ийм олон доош наруулаад барьсан суулжтэй тийм ээ. За ингээд 1 зураг, 2 зураг, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 зураг. Одоо хүндэрсэн, одоо гүнзгийрсэн оюутных нь бол 11. А гэтэл дөнгөж эхэлж байгаа буюу дөнгөж одоо эхний анхан шатанд бол 1, 2, 3 зурагтай. Энийгээ өгөөд л одоо суралцагчийнхаа одоо нас идэхэн онцлог одоо мэдлэг чадварт нь тааруулаад энэ зургуудаас сонгож өгч болно. Та нар бас өөрсдөө ингээд бэлтгээд авчих хэрэгтэй. Энд чинь нэг бэлтгээд авчихд бол өчнөө олон жилээр ашиглагдаж болно шүү дээ. За мөн энэ орос хэлний хичээлдээ хэрэглэгдэжсэн одоо материал байна. Ингээд хоёр нөгөө бамбрууш гэдэг үлгэрээр мөн ялгаагүй ингээд энэ бол одоо ширээн дээр тавих зорилготойгоор хэрэгжилж байгаа. Тэгээд тавиад хүүхдүүд харж байгаа л өөрийнхөө чадвартаа тааруулаад л өгүүлээд зохиогоод хэлчихнэ. Та нар тэгээд харин түлхүүр өгөө өгөөд ямар цаг дээр зохиолох юм гэдгээ өөртөө тэрийгэ шийднэ. За тэгээд найруулан бичих тул өгүүлбэрээр тулгуурлах гэдэг нь зургийн ашиглаж болно, эсвэл ихээ ашиглаж болно тийм ээ. Энэний зорилго юу юм гэхээр нөгөө хэлний нэвжүүдээс оновчтой сонгох, цагаа зөв сонгох тийм ээ. Хооронд нь одоо үйл үгээсээ хамаарат нэр үгийнхаа нөхцлүүдийг юу гэдэг вэ? Тий ялгалын нөхцлүүдээ зөв сонгох, тэрийгээ зөв хослуулах. За тэгээд нөгөө найруулан бичихийн нөгөө юу гэдэг вэ? Хэлбэрүүд байгаа тоолчмж, төрлүүд, хөөрнөмж, эргэцүүлэмж, тайлбарламж гэдэг алигээр нь бичүүлэх гэдэг. Тэгэхээр энэ найруулан бичих чадварыг хөгжүүлэх юм уу? Энэ даалгавар өгөгдөж байгаа, авч байгаа хүүхдүүд маань нэлээд гүнзгий төвшөнд сурчсан тийм суралцагч байх хэрэгтэй тийм ээ. За зохион бичлэг хэлбэж болно. Зохион бичлэг тодорхой сэдв өгнө. За энийг хийхэд тулд хэд хэдэн алхам хийх ёстой багш. Сэдвээ сонгоно, өөрөө сонгож өгч болно, эсвэл хүүхдээрээ сонгуулж болно тийм ээ. За тэгснийхаа дараа тэр сонгосон сэдв дээрээ тааруулаад мэдээлэлээ цуглуулах шаардлагатай. Эсвэл багш бэлдээд өгч болно. Эсвэл зураг өгөөд зургаар дээр тэгвэл туулааны зураг ашиглаад за туулаа гэсэн сэдвээр зохион бичлэг хийе. За туулаа гэдэг сэдвээр зохион бичлэгийн хийхэд тулд энэ бол амьтан учраас хоол хүнсний тухай байж болно, орон байрны тухай байж болно. Одоо юу гэдэг бие бүтцийн тухай байж болно ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар мэдээлэл цуглуулад тэрийгэ боловсруулад ихээ зохион бичээд бичсэн ихээ яах юм багштаа найз нөхдөд уншиж өгөөд тэднийхээ санаа оноог сонсоод тэрийгэ дахин боловсруулад эцэст нь тухайн суралцагчийн одоо яг эцэслэн гаргасан их болоод тэрийгэ
одоо зохион бичлэгээ бичиж дуусаад бусдад уншуулах нэг хичээлийн материал энэ багшд бол хадгалагжаад үлдэж болно. Одоо манай оюутнуудын бичсэн олон юмнууд биднэрт байдаг. Наад зах нь л одоо захианаас ихсүүлээд бид нар тэрийг эргүүлээд үйл үгийн цагийн давтлага хичээл дээр ашигладаг. Мөн бид нар нэг түүхэн сэдвүүд уншиж байгаа хичээлээ сонирхолтой болох маягаар хэрэгэлдэг. Найруулан бичихээр ч ялгаагүй. Нөгөө эмч оюутнууд ялангуяа тэр найруулан бичихээр одоо зүрх гэсэн сэдвээр ч юм уу зураг өгөөд тэгээд нэг мэрэгжлийнхэн дагуу юм найруулан бичлэгүүдийг хийж аваад тэрийгээ бас дараагийн өөр оюутнууд уншуулахаар мэрэгжил нэгтэй оюутнуудад бол их аятайхан хичээлийн бэлтгэл болдог байгаа. За нэг иймэрхүү маягаар тэгээ эхлээд би нөгөө нэгж хичээлийн тухай ярьж байгаа учраас ээлжид хичээл болгон дээр одоо ихэнх одоо дасгалын хэлбэрүүд заах арга давтагдах учраас эхлээд нэлээд тийм тайлбар өгсөн. Тэгээд эцэст нь бол одоо дасгалын хэлбэрүүд ямар байх юм. За тэгээд зураг янз бүрийн юм ашиглавал ямар хөө байх вэ? Юуг анхаарах вэ гэдэг талаар нэг ингэж бэлдсэн байгаа. Тэгээд одоо тэгээд ерөнхийдөө миний хичээл өндөрлж байна. Тэгээд цаашдаа асуух юм байвал одоо асууж болно.